Ивентлэгч үндэсний дээд лигийн албан ёсны ап Токи. Ивентлэгч Men's Cave Barbershop. Итэглийг чанараар Asahi. Ивентлэгч 24/7 итгэмээргүй цэмцгэр Old Spice. Хамтран ажиллагч хүссэн хүүзээ Cool Kicks. Хамтран ажиллагч Todd Gilels TG Sport. Рек дараагүй юм шүү. Явж байгаа юм уу? Нэг л улаан юм аниж байгаа гарна. Нэгсэн байгаад байгаа шүү гэдэг. За. Зурлаг юм болчихжээ гэдэг. Ахыгаа одоо юу гэж танилцуулмаар юм даа. Нөгөөгөр явж байгаа юм да. Нөгөө нэг яриад байснараа. Яг тэг. Монголын саксон мөмгийн гэр бүлийн За одоо топ модель од гэрэл яа. Мөнхийн залуу пүүжээ яа. Мөнхийн залуу гэдэг. ахаа гэдэг. Пүүжээ гэснэ. Ах гэдэг. Зүлүү бинээс гараад. Яг найз надад яг амбук шиг яг гоё. За саядар өдөө чи зүгээр яг юу гэж бодож байгаа зүгээр ер нь юу гэж бодож байгаа юм. Баг шахал гэж бодож байгаа шүү дээ. Өс тэр яг ахи нөгөө нэгд дугаар дээр мөрдөг бас гоё шүү дээ тий. Нэгд дугаар дээр цэвлэг ингээ комби зохиоцсон маань ирж. Гэсэн чи аханчтай гэж хэлсэн алгалцсан тий. Тэр чи одоо хизээ билээ. 2 жилийн өмнө шүү дээ. 2 жилийн өмнө лөө. Тийм ээ тэнд бол нэг орох байсан юм а тий. Тэгвэл оршихоо орё гээд оршихоо төр орж ирсэн тий. Оршихоо Нямка ах та идрүүл ээжлэл яриадсэн. ЦСКА ах руу бас ирсэн тий. Баа ах руу бас ирсэн. Анхны дугаар дээр уулын орсон. Нөгөө Яскагийн яг нөгөө бандгандаа байдаг улсуудаас нь оролж ирж битээр бас сонирн болох гээд байхгүй нөхрөө. Яг гоо зэгцэндээ орсон л доо. Наа чин оршихаахыг орж ирэхээс өмнө хамгийн ааш муутай ер нь хийвээ гэсэн чинь. Оршихаах бол ер нь бас ааштай гэдэг аваа идэгтэй. Агаарч нэг ороод ирж. Хадаа сонсоод байгаа тэнд. Цэглээ юу гэдэг гэнэ ахыгаа гээд айгуу гоё орж ирсэн. Манай хүн тэгэл аниргүй. Тэгээ баг баг шууд үзэгчийн судал шилжсэн шүү дээ. Оршихаа гэснээс нөгөө нэг юунд явах гэж байгаа юм ба штэ. Худалдааныхан чинь. Нөгөө Пибагийн зохиож байгаа дэлхийн нөгөө мастеруудын тэмцээн байсан шүү дээ. Тэг грек. Тий. Тийш явах гэж надад бас нэг мөнх бас илжсэн. Та явах юм уу? Гва. Би авчихгүй. Цэврээ огшиг хүртэл авч явчих. Гва. Та ахтай дээр сүлд хийцээ тэмцээнд орсон бэ? Би чи ерөөсөө ахмадаар сая нэг 45 хүрээд нэг ахмадад орсон шүү дээ. 3 жилийн өмнө юм. 2 жилийн өмнө юм. Нэг л тоглосон шүү. Тэгээд хамгийн гол нөгөө аврагын төлөө гарцсан байсан чи би нэг солонгосоо ажилтаа болчиход яг аврагын төлөө яваад гэсэн нөгөө хоёртай алуулах шахсан. Нөгөө мөөх орш хоёр. Таны гэхдээ нөгөө юунд хамтын тэмцээнд тоглоход нас энтер шалгаж байна уу юу гэж байна? 45 хүрсэн юм уу? 40 нэмэхэд бараг шалгаад Нэггүй яагаад нэг 30 нэмгэд баг ингэ 40 хүрсэн юм уу энэ гэж мэгээд байна. тэр чи он байгаа шүү дээ тэр чи. Мөш ах нэр юу яа л та гоё. Дүүнэр та гоё юу яа л та. Яаж ингэж улам залууж бас За одоо болоо. Одоо өөр юм ярья. Ой бид нар дэрэгтэй байна яг өндөө. Дахиагаа гүйцэтгэрүүлчихэд байна шүү дээ. Манай Вайска болоод. Тэгвэл одоо юу вэ? 49-тэй юм шиг л 49-ийн жил орсон юм шиг л байгаа тахгүй би ч одоо. Ахаа хажууд бол Нэрэл тэр 49 төгцсөн юм шүү дээ. Унтаж байгаа чи орсон тэр бичлэгэнд. за тэр ч яах. Хүүчээ зөрөлд тэрийг ярил. За авган баяр болоо. Аврагын баяр бас явсан. Энэ 2 өдөр ямар ч явсан. Ямар яваагүй нуугаад дэлтэй. Минтэд цамаа мартсан байлээ. Бааж сануулж илээ. Цамаа авахгүй мүү гэ. Авнаа наач нэг хүн даагаадах цом биш. Нэг хүн бол даахгүй л гэж. Дураар аваад явахгүй тий. Тийм цомч биш гэдэг. За манай өчтөр авсан уу? Яасан? Өчтөр ажиллахгүй нэгс өнөөдөр авч байгаа хаа хөрх. Аврагын баяр нэлээ бас өргөн болсон. Минт чинь бас тэр нэг лоунж минт тэр донтох лоунж гэнэ нэг нэлээ тэр чинь баг сүултээ бүр дүүрцсэн бүр ингээд. Тийм л шүү дээ. Хүмүүсийн сториноос харангуут л ерөөсөө хөл гიშг газар байгаа юм. Бараг хууч нарантуул дээр явж байгаа юм шиг санагдаж байна шүү дээ. Тий. Амар битүү ерөөсөө.
Зүүр гой амар гой баар ярьжсэн зүгээр. Арган мэр ярьжсэн. Бишээс нөгөө хүн их байгааг нь л хэлж яахгүй да. Ойлгож байна уу? Нарантууч бас тийм их үү юм. Их л байсан шүү дээ. Тийм тэгээд одоо тэрүүгээр бас ирж чадаагүй хүмүүс бас өндөө байсан гэсэн. Тэгээд сүлд нь бас маргааш нь гомдлол тэндээ хилчихгүй яасаггүй. Яаж мэдх юм бэ? Хүмүүс мэдээд хүрээд ирсэн шүү дээ. Зарим нэг нь өөрхий тэгээд гэр мөртөө байсан, дуутах байсан болов гэд. Би ч бас гэртээ ингээл хүлээгээл байж байгаа. Хар сийгээл байсан юм шиг. Яг хин доодох бол гэж. Мэдчихэв үнэ. Одоо аваргын нөгөө том аваргын баярыг хийхээр л дуутахаас одоо. Хизээ. Асаавал нойрхон хийчихсэн чинь бас энэ нэг BCL-ийн нөгөө тоглолтууд авахцаа тэгээд бас тэнтэйг жоохон юу яагаад тэр юургоо жоохон бокслыг одоо тоглолт руу жоохон юу яахгүй бол бас болохоо гэж тэгээд болчиход ямар ч зэн тоглолтуудаа дуусгаж байгаа л хийндэ. Ер нь бол сая аваргын баяр чи яг халуун дээр гоё уулын нэлээд нэг үргэлжлэх тэгээд яг BCL-ээс шалтгаалал жоохон баригдмал болчлоо тийм. Ер нь тэгээд сүүлийн 2 жил бол яг тэгж шүү дээ. BCL баригдмал тэгээд ер нь яг дуусаад нөгөө тоглолтууд нь байдаг болохоор тэгэл одоо ойлцгоо шүү харьцгаа шүү гээл тэгэл яах вэ. Одоо тогсцоо. Тэрнээс бол миний мэдгээр л би шин 3 дээр нь зогсоол явж байгаа цаашаа үргэлж ийсэн сүүлд сонсон чи юу бүр 10 хоног гэж сонсогдсон мэдхгүй тэр юу ч ялсан. Би сет байгаа шүү дээ. Ах бас би сет шүү дээ. Ах нь одоо энэ 2 дээрээс бол цаашаа ер нь тэгээд байх явахгүй шүү дээ. Одоо ер нь 40-хаад ирэхээр ер нь яаж ийн? 2 дээрээс л яаж ийн? Намайг тэр 18 л 19 оны юун дээр чинь 18 оных дээр шүү дээ. 3 оноо л чинь эхнэрч аваад нилээн яаж яах тий? API ирэл авч явах чинь л бүж явах бол тийч юу ч болоог өмшгөл үлдчихсэн санагдаад байгаа. Тэр чинь нийтээ сайн яваарай гэж. шавар аварга яг л бид нар чинь хаашаа явлаа урд мурд туул мулдаг очиод илүү яалаа. Тий. Тэгэл ингээл яваад. Ашуус хилээч тэр чинь би залуу байсан гээд. Тэгсэн дөнгөж 20 гарч явсан юм шүү бараг. Одоо ч 40 яхаж байгаа гэхээр чинь. Одоо 18 оных юм 17 оны аварга. 18 тий. Өөрөө хоёрын дээр төлөвлөсөн зураг. Тий. Тэг өнөө манай өөлдөг тэр их гой зураг байдаг шүү дээ. Ах өрн тоглож явахдаа аварга авсан бол өөлөх байсан уу? Тустай амарлын болох байсан багт. Би мэдгүй таныг аварга л гэж бодож байгаа шүү дээ. Дотроо бид ид чинь. Тэгээ сайн нөгөө нэг сүүл аваргын дараа нэг ярьслага авсан шүү дээ. Тэгээд хэд их аварга гэсэн чинь 8 гэсэн. Тоглогчийн өрөөд тасалжуулагчийн өрөөд гэсэн чинь нахан тоглогчийн өөр аваагүй шүү дээ. Гэхдээ л мэдчихэж байгаа байхгүй. Оо тийм билүү гээд. Тэгээ нэрээ бас амар юм болох байсан хаа. Ахвал бас тийм шүү дээ. Тэгээд тэр яг тоглож явахдаа энэ аварга гэдэг цолооч бас авахд үнэхээр бас хэцүү шүү дээ. Яг өөрөө би ч одоо бас тоглосон жил богинохон шүү дээ минийх чи. Нэг 11 2 жил тоглосон юм уу да. Тэгэл тэр оронд чи нөгөө манай алтан бүрэгч яг нэг 2 жил аваргын төлөө тоглосон. Тэгэл тэрнээс хойш чинь тэгээд ер нь их аваргын төлөө тоглосон. Тэгээд байхгүй юм чи. Яг одоо тэгээд дасгалжуулагч болоод 8 авсан гэхээр тэгээд заримдаа тийг нийт шүрч. Тэг би одоо энэ аварга ингээд аварга авсан ингээл тамирчд мээр суугаад юм их бид дуурдаггүй шүү дээ. Угаасаа аваагүй юм чи гэж чимээгүй нэг хүүхдэр ингэ чимээгүй. Сонсож байна. Тэ. Одоо тэгээ яах вэ? Аваагүй нүний юм чи гэдэг. Одоо тэр нэг сая хэлж штэ алтан бүргэд нэг 2 пенальтсан гэдэг те. Тэн дээр бол ер нь бас боломж байсан уу те? Эргээ бодохоор. Гүг тэрний чинь би яг 2 пенальтсан дараа жил нь орж ирсэн. Тийм. Тэгээ манайх чинь би чи 97 онд орсон гэдэг тэрний өмнөх 2 жил нь байхгүй. Яг бас зүгээр юм бас боломж зөндөө байсан юм аа. Тэгээ яг тэр үе чинь тэг манай сагс чи өөрөө жоохон юу бидний сахилга бат гэж байдгүй байлаа. Одоо гэх шиг ямар тийм сахилга бат бид нар нэг бэлтгэлийн 2 цагийг бол нэг за нэг тэгсэгээл дуусгадаг байсан. Одоо ингээд сүүл дөрөв дасгаж өгч бодож байгаа юм чи зарим нэгэнд нийлж та нар нэр азтай юм аа гэж. Ямар ч тийм ингээд тэгээд өөрийгөө шахах барих тийм шидэлт мэдлэлт өглөөрөө шидэлт мэдлэлт хийх юм ерөөсөө байхгүй. Тэгэл зөнгөөр орж иж нэг 100 шидэж сугны улцгаж очлоо ориглоо гарах уу гэм талигч ориглоо аваад гараа яваад. Тэгээд тэд нар байна гинэ тийш явъя гэж гараа яваад. 97 Үүшээ тэгэхээр чи 97 гэхэр чин та чи бүр жоохондоо орсон юм уу? Би ч 18-та 17-т л орсон шүү дээ лиг. 94 онд ч лиг нэгж явах чи 97 гэхэр чи бас амар юу орсон юм шүү дээ тий. Уул нь бас орсон жилийн уул нь их гайгүй байсан шүү дээ. Тэгэл яах та бас би ч орсон жилийн уул нөгөө шилдэг шин залуу тоглогч гэдэг нь аваад уул нь өөрхөн уул нилээ зүтгэлтэй байжсэн. Тэгэл тэр үе нийгэм маань ямар байлаа. Тэгэл
Гарал үс хаанаас илээгээд Махах. тэгэл хотын нөхөд дундаа ороод гэдэг шиг тэгэл маазраад Та тийг дээдлих хэдэн онд хамгийн зүйл тоглосон бэ? би Хэдэн настай байх та? 7 он тоглосон шүү дээ. Тэр чин 7 онд чин та хэдтийн? 28 өстө ч юм уу. 28 эсвэл Тий. Тэр үед чи ер нь хүмүүс ер нь 30 руу л их юм төвшөөхөл 33-таа 33-таа зодогтай байсан. тэгэд амар өгшин зодог тайллаа гэж бодогдчихсэн шүү Тий дээ. шүү дээ. Тэгвэл би нөгөө нэг санаад байдаг байхгүй. 12 оны Спартакадаар нэг танаа манай хоёр таарсан шүү дээ. Тий. Талигч оргил ахад Тий. байсан. Тэгэд надаа яг бодогдчихсэн юм нахнараас айгаад байгаа байхгүй яг үнэндээ. Тэгэл одоо нахнар одоо болчихгүй бараг л ядаргаатай ингэж бодож байсан дотроо зүгээр бараг яагаад тоглоо яваад идэв ухааны юм бодоод идэв гэсэн чи одоо эргээ бодсон чинь дөнгөж 30 1 2 тэл байсан биш 12 онд чинь тий Жинхэнэ цэл залуунаас Та чи бүгдээрээ нийлээд нөгөө Pepsi League лөө. Тэр чи 10 онд шүү дээ. 10 онд лөө. 10 онд анх тэр нөгөө нэг юуны нөгөө лиг зохион байгуулсан шүү дээ нөгөө нэг Pepsi Тэгээ лигийн нэг тамшин. юу гэдэг вүлээ тэр чи ямар Pepsi лиг ч вүлээ. Тэгээ одоо жинхэнэ манай хөдөлтооны хэд чинь ордог нөгөө төрүүлдэг байхгүй. тий. Яг энэ бөөнөр. Хүлгүүд гэж орсон блөө. Хүлгүүд гэж орсон баха тэр. Тэр санаад ах юм. Тэр Нэг тийм хүлгүүд гэж зураг орсон. байгаа Тийм гэдэг шүү дээ. хүлгүүд гэж орсон. Тэр чинь тэгээд бас амар том тэмцээн болсон тэр чинь. Нөгөө тэндээс чинь нөгөө төрүүлсэн баг нөгөө юу руу орно гээд лиг рүү орно гээд. Тэнгүүт нөгөө бид чи одоо нөгөө манай SPL байж тээ. SPL чи үлдсэн. Тэгээд бидэд үлдсэн. Тэгээд бид нар чи нөгөө нэг шинэ ордон дээр тэднийхээ чинь нэг тоглож хоччихгоотаа маргааш нь тамирын дээд дээр тоглоод тэндээсээ шууд тэр чинь төрүүлж 2 хожих байлгүй юу? Тэмүүлсэн юм шүү лөө. Биш. Тамирын дээд дээр. Тэгсэн чи бид нар энэ тамирын дээд 20 оноор хожигдсон юм байгаа шүү дээ. За баларлаа. Гэдгсэн чил одоо энэ хин SPL-ийнх манай Соко захир эднэр чинь за одоо л хөгшчүүл дууссан. Ямар ч асуудал байхгүй. Тэгэл тэнгууд бид нар чи яах тэд нар нөгөө гараал гоё ресторан хоол идэх хөдөлгөөнд та нар тамирын дэдээ юунаас нөгөө гимнастик өрөөнд нь орж агаад нэг шүд хэлгэж уугаад сайхан сүйтэй цай мааж агаад амар тэнгэрчтэй байгаа зүйл. Тэгээд тэр чи шууд 3 өдрөөр тоглож. Шууд тэр өдрөөр тоглохгүй бол нөгөө нэг дараалт юу нь болох гээд байгаа байхгүй нөгөө лигийн нөгөө зарлах лиг нь эхлэх гээд нөгөө зарлах багуудаа зарлах гээд идэг. Тэгээд тоглолчих юм тэгээд холбооны тэгээ бид нар чинь яах вэ яг тэрэнд нь хождог байх. Тэгээд тэр Pepsi дээдлэг дээр төрүүлсэн. Тэгсэн чинь нөгөө ташаах нь одоо нөгөө том ташаа нөгөө бадгийн ташаар орчих чинь нөгөө холбооны юусэн чинь сандар. Гоо одоо тэгээ та нар чинь легонор байгуулагсан манай зогтох. Бид нар өөр Монголоос 2 хүн авид ирчихээ санаа зовхон байхгүй. Нэр юм уу гэл одоо тэгэл зарлаа штэ гэдэг. Тэд чинь нөгөө баг нь сонирн болчиход байдаг. Тэгээд мөгд шагнал маглаа авчиад за бид нар тоглосон юм орохгүй гэдэг. Ёо хийг үлдчихэв. Тэгээд нөгөө Тэгээ SPL орж ирсэн юм уу? тэгээ SPL Max гэдээ орж байхгүй. Зогтож сайн мазар үлдэн шүү дээ. Тэгээ зогтооч тэргүй бид өөр Монгол 2 тамирч авчихсан. Ямар ч асуудал байх. өөр Монгол гэх. Тэг чи бид нар ч яг бүгд тоглосон юм чи одоо энэ CSKA, Цогтоо, Оршихоо, Эрдэнэбаа, Талигч, Оргил. Яг нэг юм нэг тамирын дэд дээр зураг байдаг. Тий, тамирын дэд зураг байдсан шүү дээ. Маа солгооны ямка бид нар чи яг үзсэн шүү. Тэгээд ямар ч тэнд нь төрүүлээд. Тэгээ яг та 10 сая төгрөгөөс угчлаа тэгээ гардсан байгаа шүү. Тэгэл жинхэнэ нөгөө тэд хоног үлээ цагаан сургалт байдаг. Хармаар байдаг. Мөнгөнд дуусч өгдөггүй тэр үуч. Аргын баяр дуусдаг. Өдөр шүргүүл бүүл ороод мөнгөнд дуусахгүй байх гэж. Гэтэ одоо байсан бол 10 сая дээр чинь нэмэх нь бас нөгөө квота зарах нь шүү дээ тийм үү? Одоо баг SPL-д тий. Тий, За одоо баг тэгвэл орё гэж байгаа бол одоо юу гэдгийг шагналын мөнгө айлсгүй л өгч гэдэг юм уу тий. Ямар нэгэн дийл хийж бас өгөх гээд шүү дээ. Тэрнээс бид нар зүгээр өөрсдөө орчин шүү энэ гэж айлгаж байлгаа. Өөр Монголд байгаа. Өөр Монгол орно гэсэн бол одоо оруулах шүү. Өөр яах юм. Төрүүлцэл юм чи. Журмаар явж байгаа шүү дээ тэр чинь. Ах дөрийн нэг гоё өнөгөө өгдөө шүү дээ. Ярьж байгаа гэдэг. Нөө нэг тэр чин баг би халиуд байх та хас үлгүүдсэн баг тий. Тэр чинь хамгийн нэг 7 оны сүүл мөл байсан баг. Тэгээ нөгөө ахыг танихгүй юм чи. Тухайн үед мэдхгүй юм чи. Тэгэл тэгсэн чи нөгөө хөлгүүтэй тоглосон чи би чи нөгөө нэг хуулийн цаархаа гэдэг шиг нэг тухайн үед чи нэг юм шүүгснэр ерөөсө шийдэж чаддгүй нэг хідэн сенсорны байсан бохгүй. Тэр нь одоо жишээлбэл торгуул шидэж яхад нэг араас нь гинт чачааж мачааж ойрлж морилдог. Тэгээ нөгөө нэг үеиг тэгээд тоглоо сурцсан. Тэгээ дээдлэгт орж ирчээл хөлгүүтэй тоглож ирсэн. Ах торгуул шидгээл ингээл залж байгаа яг шидэхт нь би араас нь ингээ муухай ойрсон чи ах жожчдаг байхгүй. Жожоо алдчихдаг байхгүй. Тэгснээр шүүгч өө энэ хараа
Сая ингээ гэсэн чи шүүгч нар нөгөө зохицуулт байхгүй. Тэгээ шүүгч нар ингээ гайхаад ингээд мэдгүй шүү дээ гэдсэн чинь 2 3 шүүгч нар очиж ингэж явж ирсэн амжилтгүй болсон чи эргэж ирсэн над руу алаш юм уу цаа. Би шууд бандганд орж байгаа юм чинь. Заага уучлаарай гэдэг. Тэр бас галаас шүү дээ. Ага ослаа бэмбэт байгаа шүү бас. Гээд аамарч очдгийг. Чи яг нэг сүүл орж ирж байгаа болохоор пүүжихийг танихгүй байх гэхээр сони тий. Гөө тэр чинь нөгөө нэг бид чи одоо орон нутгаас чинь лиг миг үзэхэр чинь нөгөө лигийн финал юм уу, плей-офф юм уу? Яг нэг тийм ганц нэг гэн тоглолт үзчихэл таарж байгаа байхгүй юу? Тэр 5 номер. Тийм. Тэгээд нөгөө нэг юутэй чинь шандаж харахаар чинь бол нөгөө нэг орой одоо спортын той момоор нэг лигийн мэдээ зэтэй гардаг. 5 цагирэг дээр нэг 5 цагирэг дээр чинь хараа хитгэн хүмүүсийн зураг гардаг байсан шүү дээ. Ер нь бол манай ах махын зураг бол нэг ганц нэг л гарсан баг те. Тэгэхээр чок. Би чинь бүжихийг анх Яг ерөнхийд нь мэднэ л дээ. Нөгөө нэг 2000 яг мах цагаах гэж мэдэхгүй л байхгүй. яг Тэгээд нөгөө чачиж байгаа байхгүй. эвгүй дашнах гэдэг юм. Эвгүй гэдэг нь мэдэхгүй. Эвгүй гар гэдэг нь мэдхгүй. Хотын төвийн юм шиг тариад болохоор тэгэнтэй бас. Бүжихийг чи би анх 2004 оны лиг дээр ах чи Монпреш өсөх бай. Тий, одоо багш Гэж яаж яаж ирсэн орж ирсэн. Чи тэрний өмнөх жил чинь нөгөө Бадрал Бадах. тий амд яав. Тий, тарих Бадах авч орж ирсэн. Тэр Тэгвэл өнөө өснө үү? Өөрөө байлгүй яах вэ? Өнөө байсан Тийм шүү байх дээ. те. Өнөө байгаад яг өнөө залуу нэсэн. Тэгвэл баяргүй. Тэгэхэд анх харж ирсэн бохоо. Оргил ах мах ядар. Тий. Тэрнээс дараа тэрнээс дараа скейтл гэж орсон баг. Тий тэрний дараа жил нь скайтл гэж Багш орсон. авч ордог, сөрөөгч авч ордог. Бид нар ч нөгөө нэг унждаг. Тэгээд ах нар ч Цуг тоглохгүй юу? Үгүй бид нар ч энэ нөгөө чинь оюутны ойд лиг лиг тоглоод тоглохгүй тоглохгүйгээд нэг зохицуулт гарч ирээд бидний чинь тэгээд оюутандаа тоглоо гэдэг. Тэгээд та хэд чинь бөөндөө манай дээр бэлтгэлээдэг байсан шүү дээ. Тий. Цинкер скайтл гэсэн утгатай. Скейтл гэсэн утгатай. Яндринко баха. Манай асаагийн. Асахи. Энэ чи саах сэгсрээ очиж байгаа. Одоо ер нь бол нөгөө CM-дэд нэг Асагигийн Ааш 2 гэл нэг байдаг шүү дээ. Тэр л гэсэн үг ер нь. Миний бас л та. Тэр чинь 4500 800 гэдэг шүү дээ. Энд чинь ингээд 1500 төгрөгөөр сая нэгийг найруулж хийгээд тэр чинь гэсэн үг. 0.05 найрал чинь тэгэл болоо. 4-5 зууч хэлв. Маас авч угаал гэдэг. Олноор наваа тавьчвал амар юм блэ хаа. Зүгэндээ чинь тэгэл цангаж мангасан үедээ бол. Амар. Ааш өрөө Кофений ордог. Кофений ордог. амар орж ирж штэ. Ах яг сакснаас өөр юу спортоор хичээлж ирсэн үү? Үгүй юу. Ерөөсөө ер нь тэгэл одоо ерөөсөө сагтаа зууралдал одоо. Болоод илэр бол байхгүй. Волейболыг бас нөгөө хүүхдийн сургуулийн эцэгчүүдийн 2 удаагийн аврах. Яа. Амар. Нэг удаагийн MVP энэ төр. Бараг 2 эв биш. Боллоо яалаа. Тэр хүүхдийн сургууль яг хоо волейбол бас нэг спортын юм хэрэг бас гараад нэг ганц нэг зогчно волейбол. Гэхдээ ер нь өөр спорт ер нь мэдгүй л ер нь өөр спортыг сонирхож үзээгүй шүү дээ. Таны тэг хин хөдөлж авчаа сакс руу оруулч юу? Одоо түрүү яриад ирсэн шүү дээ. Одоо яг хөө нөгөө би ч нэг 10 жил тоглож байхад нөгөө алтан цом гэдэг нөгөө дэлгэрмаа гэдэг одоо та нар Мэдэн шүүгч мөгч хийдсэн тий. Тэр алтан цомоос би нэг жил тоглосон юм аа. Өсвөртөө тоглож. Тэгээд өсвөрөөс тоглоод нэг залуучуудаар нэг оронгууд одоо манай танаас яриадсэн хосоо шүү дээ. Тий. 5 ширээ. Лидер осоо чин алтан бүргэд байсан байхгүй. Тэгээд цаадах чи намайг энэ хоршоол дээр залуучдын улсын авраг дуусаад юу яагач. Чи энэ алтан бүргэд дээр очиоч. Би тэнд байж. Нэгдүгээр манай алтан бүргэд нэгдүгээр сул бэлтгэл хийдэг гэсэн. За чи хүрээд ирэхэд. Тэгээ яг алтан бүргэдийн нөв зааланд яваад очсон чи одоо манай нараа ах, Батруу ах. Одоо энэ нөгөө ба тайлагч Батхуу. Тэр бүгдээрээ бэлтгэл хийжсэн. Тэгэл тэр хосоо намайг тийш наваачаад тэгээд чи алтан бүргэд рүү орсон доо. Тэгэл лигтэй холбоо. Тийм лигтэй холбогдвол яг тэрнээс өмнө одоо энэ генералууд бас нэг холбогдсон юм аа. Манай дээр ичгээд одоо энэ андах ба шүү дээ манай. Бас л өнгөрчлөө одоо анхал өнгөрсөн үндэ энэ одоо зайлвал андах генерал дээр хүрээ дээр ичгээд гэжсэн. Тэгээд би хосоод хэлсэн чи хосоо юу генерал чи ерөөсөө маа тэр хосоо чинь манай махад гэрн очсон тэгээд бид нар чинь 3 дугаар жарыг сэдэн дээр чи жинхэнэ нөгөө хамт тоглолт өгсөн болохоор тэгээд нөө заа тэгээд би яваад очив. Тэгээд алтан бүрэг тэгж орсон. Сургуулахад 62-оос.
Тийм 62-оос манай 62 ч явахтай тэр үегээд тэр авираа нөгөө нэг юугаараа нөгөө дүүргийн аваргаараа бол яг тэр авд мэдээч босоол байсан. Тэгээд манус тэгээд бас тоглохгүй нэг штэ. Тэгээд жоохон нийгэм нь гэдэг. жоохон нөгөө сахилахгүй байсан болохоор зарим нэг нөгөө юунд авдаггүй байсан байхгүй би нэр багш нар дүүргийн аварга болохоор авахгүй штэ. Хэд сахилахгүй. Тийм тэгэхээр одоо нөгөө манай одоо дээд үеэс нөгөө сокомок штэ. Тэд нар чинь од байлаа штэ. Тэр манай мөөл үйд нар чинь тэр дүүргийн аварга гарч. Би дүүргийн аварга ганц л тоглосон баг. Тэгээд бусдын дандаа гадаа навижсэн. Тэгэл яах вэ? Бас тэгэл одоо юу гэдгийг хотын аваргаар нэг юугаар тоглож үзэл тэгэл арай жоох нь юу нэгээд одоо танигдсан гэдэг юм аашин. Тэгээд жоохон ахиж явсаар байгаа. Тэгээд нэг малтаа бүрэг рүү ороод тэгээд саксын сам нэгцсэн юм шиг. Тэрнээс ч яаж тэгэл одоо дасгалдгүй сакстаас оролдол явчихсан. Таны одоо дагаж дуурайдаг одоо биширдэг тоглогч нарыг бол хийх юм. Одоо Монголд уу? Тий, Монголд дээд үе. Ахнараас гэвэл Хөөе ахнараас ч одоо энэ дэд чинь бүгднгийн л одоо харж одоо тэр тийм бэ. Одоо төвшөхийн нэг нэгийг сурчих юмсан одоо юу гэдгийг те манай заяах ч өөрөө тийм скилтэй заяахаас нэг юм сурчих юмсан гэдэг ч юм нэг тийм манай үед чинь тэгээд нэг тийм айхтар ингээд нэг шүтэн бишрээд гэдэг одооных шиг тийм байхгүй юм чинь яаж хийж байгаа юмнуудын те нэг бэлтгэл дээр давтаж үзээ тэгээд тэр үед чинь тэгээд яг давтаадах нэг багш байхгүй болохоор тэгээд хүн ганцаараа 1000 давтаад юм сурахгүй шүү дээ. Яг хажууд нэг хүн байж байгаа. За чи эн чин буруу байна. Энийг чи засчихаа. Энэ хөлөө ингэ тавьчихаа гэх юм бол болно. Хүн ч айгуу тордон сайжирч байгаа. Хүн бол ганцаараа бэлтгэл хийгээл юм гэд. Би бол итгэдэг шүү дээ. Өө тийм үг чи яваад гэдэг. Сурахгүй ганцаараа бол хэцүү шүү дээ. Заавал хажууд нэг хүн байж ижил. Яаж нэг шигдлийн тавих юм. Яг тэр хүн чинь нөгөө юуг нь хараад байна шүү дээ. Буруу юм ин. Тэгэхгүй болохоор чи өөрөө буруу хийж байгаа юмсаар гой гоолороо л ивэл тэр хөлмөл тавих мах ямар ч хамаагүй тэгэл шидэл ин. Яг тэр нь ороод ин яг тоглолтод дүрээд ирэхэд тэр чинь шал ондоо болчих. Тэгэхээр манайс нөгөө юу шиг юм байна л да тий. Мань нэгсэн эвгүй шидээх алийг нэг хараад тахтаа гэдэг шиг юм байна л да тий. Одоо тэгэхээр чи багш мангар хэрэгтэй байгаа шүү дээ. Одоо та нар ч гэсэн одоо та нар инхаах бол та нар яаж яадаг инхаах би бол яг юуг нь мэдж байгаа тий. Хажууд чи яаж орилж чарлж яаж ингэ зоддог байсан энэ гэдэг. Тий угсаад яг тийм манайс үе тийм дэс. Заавал тэгжиж л хүн чи яг хүмүүс одоо багшгүй бол тэгээд хэцүү. Гэхдээ бас энэ чи үнэн шүү. Та нар багштай л байх хэрэгтэй гэдэг чинь. Зөвхөн багш юм байна шүү. Та нар юунаас төрсөн гэдэг нэг юу хэлээд идэв. Тэр чинь баг л үнэн байхгүй. Сайн нөгөө хэлсэн шүү дээ. Танай үед ч бас ер нь босоо байсан юм байна. 50-аа ч бас яг тэр дүүрэгтэй бас 51 үед ч босоо байсан. Тинчээч яг ямар багш байсан юм бэ? 62-т ч одоо. Гүг 51 үед ч бол нөгөө хэн биш дээ. Экваторгийн багш нь биш. Экватор ч болохоор яг бас нэг 74 мөргөн оны хөлөө дээ. Яг бидний үед байгаагүй л дээ. Хойно атсан. Тэгээ хойно бас өөрөө энэ октябрийн 20 ингээд өөрөө бас тоглоод одоо төвшөөх махын үе их л та. Эднэртэй яг октябрь тоглож. Тэгээ 60 бидний үед ч болохоор одоо саксны багш гэж байхгүй зүгээр л биеийн дэврийн багш гээд төгсөөд ирсэн хүмүүс л байдаг. 58 үед болохоор чи би бол зөв сураг сонсоход бол бас нэлээд сайн байсан гэсэн биш бүр тэгээд тэр нэг хэсэг тийш чи бүр ингээд холтцоо. Эсвэл сонсоод нэлээд олон юм яадаг л байсан юм шиг л дүүрэгтэй бол алдаг л байсан юм. Яг бидний мэдж байгаач одоо махаас одоо 2 сагсч байгаа шүү дээ. Тэ 50 бүж ах 2 л байгаа даа шүү дээ. Тэ яг махын 2, эйгүү 2-гаар байгаа даа шүү дээ. Тэгэхээр чи өөр яг хин юм байт юм юм. Өөр зөндөө сагсч байгаа шүү дээ. Бага тий. Яг зөв лиг мигээр тоглоогүй л болохоос ер нь яг байгаа зөндөө баг. Зин сагсчдоо. Тий. За яах мах гэхэр ч юм бол 5 шаруулаа. 5 шаруулаа явчих. Тустай хоорондоо үзээтэй ерөөсөө. Гэхдээ одоо гайгүй манад мах 5 шар чинь гайгүй шүү дээ. Хоорондоо бас амтай юу? Тэг амтай. Баруун зүгх нэг амтай. Ер нь яг нэг чулуугаар л байлдаг байсан байгааз одоо тэгээд ер нь их төмөр бол нэг байлдаагүй тэргээд гайгүй. Ер нь яг гайгүй шүү. Гэхдээ яг юугаараа бол яг аль наймаар яг ийм юмараа махна. Яас амир зав асуултасаа ч юу. тэр чулуун байлдаан дэрдэг яг аль нь ялдаг байсан. Чи нэг жоохон багтал чулуугаар байлдаад төмөр замын наан цаанаас гэдэг шиг. Манайх ялдаг байсан гэ хэлдэг та. Тэр байлдан дэр гэдэг. Яг саксар бол 5 шар бол амир шүү дээ. Олон сагчтай 5 шар. Цэвэр өгч хүртэл 5 шар байсан гэж л. Одоо чуугаах, боргаах, нараах эднэр чи одоо ерөөсөө ингээл заяа хосоо гэд. Айгүй олон сагчтай шүү. Юу ч 5 шар гэхээр ерөөсөө заяахаар шууд гараад тавд ирсэн шүү дээ сая.
Үгүй шүү Том дээ. том нэр. Тэгвэл зөндөө юм те. Юу зөндөө шүү дээ. Наач тэгвэл амар юм байна уу? Тий. Одоо маа хосоо, заяа, боргоо, нараах, чуукаах тэргээл энэ ах нар чинь бүгдөө хамаа шарах гэхэр чинь тэгэл Тийм байна. олон сагч чинь олон сагч чинь. Амар Ер шүү. нь ингээл дээр үн сагчдаг дандаа юм хотын захаас л байгаад байдаг байсан шүү дээ. Хотын дөрөв худлаа юм тий. Анда. Хотын дөвөх нь. Хотын дөвөөс ер нь танаа үеэс хэн байсан? Одоо дээдлийн үеэс гэх юм бол танаа үеэс хэрч одоо нөгөө хин баязлах мах багтлах хэдэр болоо явчих. Байлгүй яа тийм би. Жинхэнэ хотын дөвхөн чинь битүү байгаа юм чи. Одоо нэгдүгээр сурлагч тэр чигээр шүү дээ. Тэр энэ араа одоо гар марн чангалж мангарч бас ирж шүү дээ. Ах нарыг ярингоо Одоо арын ярьсан чи аа. жоох авалттай. Тийм. Тэгэл хайдрах гэдэг шүү дээ. Байгаа. Манай энэ отхоо байна. Санхуг отгоо. Отгооч бас галзуу сагч манай үед бас амар сагч байсан шүү дээ отгооч. Тэгэл харин эрт яваад өгсөн болохоос бол түүнээс отгоо бол бас та нар тоглож байхын баг Яваад өгсөн энэ төргээд анхаас амар ярих юм аа. герман яваад өгсөн л төө. Одоо нэр яваад өгсөн муухай юм айгмар олон явсан ярьж байдаг. Ахыг бол гэдэг амар шиддэг байсан л гэж яриад байгаа юм да. Та ямар юм аа шээ. Амар догтдаг уу бас? Огоохыг ярьсан. Огоохыг яриад. Йоо би өст амар талиарч ирэн. Бүжихийг ярьж ийн гэж даалсан. Манай огийн чинь бас амар шүү бас. Тэр шидэлт мэдлэлт бол бас сав гэл. Юунаас тоглож санхугаас одоо бид хэд яг өрсөлдөгч юусэн шүү дээ одоо энэ. Таарч уув. Одоо би чинь хөдөлтаанаас тоглож чинь. Хөдөлтаанаас би чинь залуучуудаар 2 тоглолцсон. Насан туршидтэр 1 тоглолцсон байлгүй дээ. Тэгээд өөр юугаар үлээ тоглосон шүү дээ. Бид нар чинь залуучуудаар 2 ороод 2 төрүүлсэн баг шүү. Худалдаанд сурсан юм уу та? Гүү шүү дээ. Сураагүй цэврөөгч оруулах гэдэг гараа яваад өгсөн шүү дээ. Тэгэл шууд Улаанбаатар коллеж руу явсан шүү дээ. Тэгээд хин Улаанбаатар чинь болохоор одоо Норгил Бацуг хэднэр гээ. Зоргоо энэ. Тийм шүү дээ. Ер нь бол Сабо. тийм манай 3 чинь тэгээд тийс байгаа. Тэгэл тийс манайс чинь тэгэл үзэн шүү дээ. Бас гой үзээтэй байсан шүү. Одоо энэ Дүлгэн мөрөнгийн аамаа бид нар чинь тийсээс тоглолцдог. Дайнди бид чинь тийсээс тоглолцдог. Бид чинь худалдаанаас Улаанбаатар коллеж чинь тэндээс санхүү тэндээс мөөс зүс яг бас бидний үед бас нэг арай тийм байгаагүй. Манай дөрв чинь бас ер нь бол нэлээд үзээтэй байсан. Тэгээ бид нар чинь бас тэгээд яг нь ховорхон нөө лигт тоглож байгаа хүмүүсийг 1 жил зөвшөөрөөл 1 жил болоод бас бамт. Тийм. За одоо энэ жил зөвшөөрсөн гинэ гэхээр газ юугаар норж нөгөө хэдтэйгээ нэг хальтаа болчихвол. Тэгээс үрдүч нөгөө нэг оюутны лигт юугаас шууд лиг рүү орж ирсэн худалдааны хийдэж. Тэгээд нэг жоохон тийм нэг жоохон. Тэгээ дөрмийн юунаас. Дөрмийн юунаас. Дээр юу ч сонсож байгаа гоч угаасаа бидний үед чинь ингээл нэг мөс худалдаа тийс угаасаа ихний 3 байранд орох нь тодорхой гэдэг шиг яг тэр тооцоол дотор чинь Улаанбаатар байсан байгаа байхгүй тий ах нарын ярьж байгаагаар бол Улаанбаатар ч амар тийм сайн баг байсан байгаа байхгүй. Улаанбаатар ч амар гоё тийм коллективтэй баг байсан байхгүй. Манай нөгөө хин яах вэ? Огийн хаагаас бас тий. Байлгүй тий. Одоо харин тэр Улаанбаатарч одоо нөгөө хуйга муйга тэг ганзоо өдр гээл одоо хуйга гэдчихэл манай өндөр загвар өмсөж ганзаа нөгөө сүүл юу явцдаг уу? Солонгос явцдаг уу тий? Лидердээсээ. Тэг лидердээс. Тэр бас гоё тоглогч байсан шүү тий. Улаанбаатар коллеж сайн байсан шүү дээ. Тийм ямар ч байсан дундуур нь орвол ямар ч сан бас медаль цулгаагаад л Шалтгаан ороод ирдэг. дундуур нараад гэдэг. Яа. тэг бидэд бол бас л нэрээ манай хөдөлтөөний бас нэг хэсэг бол бас азархсан. Цэвэр багш цаг нь болол. Өө та нар одоо ботраач барентгүй болцсон байна гэл. Хөдөлтөөнд дэр ч хөдөлтөөнд дэр их байсан шүү. Шах ер нь яг анх хэдэн настай тогтож ирсэн бэ? 17 таад лигт орчгоор чинь нэг 14 5 таад тогсон байх Тийм гэдэг. байхгүй. Доголтын тэмцээнд нэг бичлэг явуулсан орж мэт. ирсэн шүү дээ. Тэ. Тэгэхээр чин Би ер нь яг 97 онд анх лигт ороход одоо юу гэдгийг нөгөө заяах эднэртэй чинь тэгэл эдгээр чинь бэлтгэл дээр доох гээл тэгэл эдэртэй чинь ингээл үсрээл хүмүүс одоо миний нэг айхтар нэг юу гэж юу аах нэг цаанаасаа байглаасаа нэг юм байсан байлгүй. Тэгээд халаалтан дээр чинь манай 90-ийн эднээс тогтгон ховорхон байсан шүү дээ. Тийм. Тэгэл нөгөө шарваах, заяах, боргаах эдгээр тэгэл манай Эрдэнэбаат чинь шоуг үзүүл чинь. Эрдэнэбаат бол байгалийн юм. Оршиход авах. Тэгэл бид чинь халаалтан дээр тэгэл нөгөө юу гээ шүү дээ. Хүмүүс дохороо гэл. Одоо нэг тийм байх. Одоо ч нэг мэгээр хээл амар тийм байх. Догчааштай нэг догчааштай гэл зэрэтлээс. Нилээн гойлох маяг Тийм нилээн Тэр зэрэглүүд чинь бас тэгэл
ганцхан дээр тоглолтыг үзэх гэж баг ордонд очиж сууж байгаа шүү Өө, дээ. тэр Халаалтан дээр тоглолт. халаалтын тоглолт моголт ч юм бол ерөөсөө заал барс нурах хэмжээний те амар байлаа шигтэй те давхан готлоор ерөөсөө бүүст нөгөө зургатаар хардаг юм чинь монгол хүн хийгээд харж бас Ер нь тэгээд тийм манай дээшээ нүжсэн цөөх одоо манай балдаг дашаах тогтдог байсан яасан нэг гараар нэг бүгд нэг гараар тогтож байгаа шүү. Яг ману сүлд нэг юм хоёр гараар тогтоол Эрдэнэ 2 орж ирээд нэг гар өрөөр тогтоол. Тэгээд яг манай заяа хэдэр солгоо молгоор тогтоол. Нэхгүй тийм үү. Одоо ч үзүүлж бол тасарчаад байна шүү. одоо ч Бид нар утгаач дахиад явчихсан тийм. Тэ? Одоо ч тэр мөнгөртэй сүлд яаж байгаа юм те. Хүний дээгүүр давснаа. Баг Арангорд нэм хийчих. Тэр нөгөө нэг дээгүүр 52-ийн давснаа. нөгөө бацаана. Тэр мөнгө. Гэхдээ тэгснэ тэр бүр ингэж бүр тэр зүгдж байгаа мөгж байгаа нь бүр амар Удаахтай, те те? бүр ингэж Ууртаа тогтдог. Бүр тэнхээ мэд байгаа тийм. Гэхдээ тэр хүүхдийн дээгүүр өсөрж байгаа нь л зүгээр ямар ч гармаар хурж байгаа юм байхгүй зүгээр өсөрснөө тэр 2 3 залууг дээрээс гарснаа бөмбөгөө авснаа ингэж татснаа нөгөө Тэр ер нь их анзаардаг юм байл шүү дээ. Нөгөө нэг ярилцлага аваа явжсэн чинь бол хавг цэндээс авсан чи яриа. Ахын бол нэг энэ авчаа тавхан нэстэй мэстэй гэсэн чи гүү штэ ахаа. Наадах ч юм бол хүний дээгүүр дав тогтоо ингээд дөрөөсө тулж болохгүй, дээр нь дарж марахгүй зүгээр яг Ерөнхийд цэвэр авч ингэж усаад хараад манай тийм тийм дандаа чадахгүй шүү тэгээд. тулдгийн те ингээд Тий. тэр оцооч тулах чинь Болохгүй байхгүй. шууд шаад авч шаад. шууд гэдэг. Шуудгүй одоо тэгж л хэлнэ шүү дээ ер нь. За заал та. Нэгнийхээ хий гэж хэлдэг яах гэдэг вэ? Яа стабор. За стабор. За. Загнасан газар байж нэг гэж шүү дээ. Ямар гоё орж ирвэсэ. Тэг чи араас нь хий гэж хэлдэг яаж аваа. Хаяа яа. Яа. Гэхдээ ер нь бол одооний хүүхдүүд бол үнэхээр бас гоё болчих. Одоо ерөөсөө манайс үед ч одоо тэгэл саяхнаа дасгалжуулагч багт чинь тэгэл усаа зөөгөөл тэгээ тэпнүүдээ ингээл яг юугаар нэрсэн тэг бараг тэпч байхгүй те манай нөгөө нэг ивцээ бент ментер ингээл бол одоо чи ерөөсөө ингээл бүх юм нь одоо ингээд бэлэн болцсон. Ер тэр хүн ирээл тоглоход л ерөөсөө тэр заал маал бөмбөг тэр ус найруулдаг одоо нөгөө нэг биса найруулдаг хүн нөр тустай байгаад. Тэр тэп мэп өрөөнд ингээд сайхан ингээд ширээн дээр ингээд Тэгэл орж ирэл инглээ. Нэг хүн ирж боолоо. Тэгээ боолоо. Юу өнөөдөр миний тэр жоохон хөвдөд. Өнөөдөр жоохон бэлтгэлд орохгүй. Жоохон шийдэлтэй нэ. Эмчний яас харин тийм байлээ. За наадах чи өнөөдөр тэгвэл яахгүй шүү гэл. Үнэхээр бас Ахын үед бол Тэп 80 гөөхий 50 ундаа тэр хавцаал л дээ ер нь. битавити шар ундаа угаалтаа болж. тэрийг бит биш үү. Тэрийг битмиг ой. Бисээ юм уу. Нэг гөөхий бол нэр үдээс өмнө даана өстэй хаа. Цэвлэг бисээ ч амар өстэй. Биси амар штэ нөгөө 150 юугаараа битми яваал. Усан дэш найруулаад сэгсрэл. Тэгэл тэр чинь бас Айхтар байгаа зэн хөдөөний. сэтгэлээрээ тэр чинь бас ингээд гоё болчих жоохгүй. Уулын тэр чинь нэг дор тэгж амар ууж муух чинь бол бас болохгүй штэ. Болохгүй шүү дээ. Одоо гэж зүвдээ. Тэр чинь дотроо мангар их байгаа штэ. Тэгэхэд л өстой нүдээ ингэн барин нөгөөтгөө уучаал тэгэл бас бэлтгэлтэй ороход бас. Тэп гэсэн тэр батаа шүү дээ. Бат юм. Батаа Японоор очичоод бэлтгэл дээр ингээд нөө тэпүүд нэг л ингээд хоглорол ээж хөглөрөл. Тэгвэл батаас ингээд Монгол руу буцах болохоор савлдаг гэж зүнхлээд тэр нэг жавкон хогод авчираад өгдөг гэсэн юм. Тэр сая алваркын тэр зааланд очиод би харсан. Тэгсэн чинь алваркын заалд нэг ийм нэг өрөө байна. Тэр өрөөнд нь яваад орсон чи тэнд ерөөсөө яг бүх юм энэ ерөөсөө битми бүх юм тэнд. Тэгэл тамирчин орол тэрийг тэр одоо найруулдаг хүмүүс найруулж уулгаал тэр одоо тэр хилээд байгаа тэр тэп мэп тэр болт ерөөсөө бүх юм тэр зааландаа бэлэн байж. Тэгэл бөмбөг. Тэгэхээр чи одоо тэнд гоё сакс гоё хөгчөө сайх. Гэхдээ ер нь бас манайх ч одоо гоё болчиход байна шүү дээ. Яг үнэндээ арена баригдсаас би бол одоо бүр бас надад бол зовлон бол бага л болсон шүү дээ. Хуучин ч юм уу заал хэсэл итгүн дээр бэлтгэлтэй, сити дээр бэлтгэлтэй гэл ингээл нөгөө заал хэсэг юмснууд бол үнэхээр амар болчиход шүү дээ. Хэссэн тий. Яалч заал бол хэссэн. Энэ анх аренаг баригдаж явах дөнгөж баригдаал энэ заал нь баригдаж явахт л очиол за эднийхтэй л уулзъя да эднийхтэй л хамтрая да гэл яг тоом бид нэр явчихсан. Тоом чинь тэгээ одоо энэ золбоог бас аль таньдаг гэсэн. Тэгэл нөгөө бэлтгэлийн заал нь ашиглалтанд ороод тэгэл бид нар чинь зөв богшуух ирээл ахаа ярьчих шүү гэрээ игээд хараа гэдэг. Тэгээ нөгөө заалын очиод би гэрээлээл фитнестэй гэрээлээл. Тэгээ бид нар чинь энд ирсэн. Тэгэл арай жоохон агцтай жоохон барьцтай явж байгаа л арена баригдаал. Тэгэл жинхэнэ гэрээ шинжилсэнтэй золбоотой. Тэгээ золбооч гисэн тэгээд
уранганы манай золбоодсон бол сагсанд амар дуртай шүү дээ. Сая хүмүүс шахаа гаргачлаа шүү дээ өөрх. Тийм байх чинь сагстай холбоотой байж болохгүй гэсрээд ерөөхдөө гарцсан юм уу? болсон шүү дээ манайхаас. Оо. Тэгээ одоо зүгээр хаа бизнес зарчмаар явъя. Бид нар танд хөнгөлт үзүүлье гэдэг юмар явсан шүү дээ. Амар бас харамсалтай. Бид нар ч бас нэг хэсэг нэлээ юутай байж байгаа. Тэгээд тэгэхгүй болохоор ч одоо холбооч шахаал, дээрээс нь ч хүмүүс шахаал одоо юу гэдэг юм одоо нэг төр одоо юу гэдэг ноёны гэдэг чи одоо бас ер нь тэрнээс бас үүдэлтэй гарч ирсэн юм шиг л одоо бодоод идэв юм шиг байлаа. Би бол бас тэр нь арайч үгүй болов гэж бодоод байгаа. Гэтэ ер нь бол бид нар чинь бол одоо офстой болчлоо. Тэ? Заал тайхам, тэнд питес бүх юмтайгаа. Тэгээ тэр болгоны чинь бид нар бол бас нэг анхны дийл ярьсан байсан. Тэр мөр одоо бид нар чинь дандаа төлбөрөөр хөнгөлтөөгөр явахаар чинь бас л зардал гараад эхэлж байгаа байхгүй. Уул нь тэр одоо юу гэжсэн золботой уул нь бүх юмаа тохироод юм ярьсан байсан. Тэгээ сүултээ за одоо хаа болохгүй мэн. Одоо би энэ сагснаас энэ баг дээр бол байж болохгүй юм байна. Одоо би ингээд юу яа. Та нар тэгээд алсаас хөнгөлтөө өнөр ингээд юу яа. Та нар ямар ч сан тэгээд гэрэг антракт хийж. Тэгээ бид нар чинь тэгээд ямар ч одоо буудал заал тэ фитнес одоо арена руу орж байгаа бүх юм дээр ингээд ямар ч хөнгөлтөө аваад явж. Гэтэ яг одоо нэг үе өдөр бүх багууд арена руу ордог. Сая ингээд филоп гэсэн чинь тэр 8 баг бүр баг 8 л баг орж ирсэн үү сая. Сүүлийн 4 баг нь орж ил бүгд л цагаа тавиулсан. Тэгэл ингээд бүгд л орж илээ. Тэгээд ганцхан манайхыг ороод идэг юм шиг юм яриа л одоо бас олонтой штэ. Тэгээд ямар ч золбоо тэгээд за одоо тэгээд манай баг тэр болсон шүү дээ. Тэгтээ яг тэр нь баг зөв бох уу? Тийм бах уу? Тий. Зарчмын хувьд тий. Тий. Тэгээд угаасаа яг харах өнцөг ч гэсэндээ арай өөр болчих шүү дээ хүмүүс одоо жишээлбэл тэгэл яг хүлгүүд дээр ингээл яваад идэг тэгэнгүүт нэг хүмүүс ч уус ихэнх нь харах өнцгөр дүгнж байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь харагдах байдал нь яг энэ талдаа хамт яваад байгаа. Тэгсэн мөртлөө арена нь өөрийнх нь байгаад ангууд баг тэр зохион байгуулалтыг баг тэр хүн хийгээд энэ ухааны юм ойлгоо шүү дээ. Ер нь бол Хүлгүүд яг хоо зүгээр нэг сайхан алтан дундаж ингээл тэ ингээ яваад байвал золбоо авахт бол нэх юм ярихгүй байхгүй. А тэгэхгүй дандаа нөгөө орой дээр нь олон жил ингээ байгаад ангууч чинь л нөгөө юу л яаж байхгүй. Гэхдээ дөнгөж арена баригдаад тэгээд бид нар ингээд за ингээд хамтраад ингээд явахлахад уул бүх багуудтай хамтрах гэсэн. Та золбооч нь бусдыг танихгүй болохоор намайг ингээд за та тэр багийн хүнтэй ингээд асуугаад уулзуулаад өгөөч гэхэд би тэг бүгдэндээ нөч өөрөө уулзсан байхгүй. За манайх ингээд хамтарч байгаамаа. Манайх одоо ийм юм ингээд хөнгөлтөө өнөр ингээд орох гэж байгаамаа. Танах ингээд явал бас тийм боломж байгаа юм байна штэ гэдгсэн чинь манайханд бүгд томорсон байхгүй. Би пүрөг би жилээр наавна. Тэр юуныхын заалын хөнгөлтгөө өнөр билүү заал жимийн тэгж аавна маавна гэд баг мөнгө өгөхгүй юм яриад харч мэдээч тэр хүн тийм том юу гаргацсан хүн чи юу гэж заахаа би таарахгүй байна уу юу таарахгүй байна. Бүгд л сайн ойлгохгүй юм. Тийм бүгд л шууд гэж байгаа юм чи. Одоо тэр нөгөө ви пүргэн тэмцэн бол одоо нэг дээр 5 давхрын ви пүрг тэндээс нь жилээр наавч гэдэг юм уу. Би амар тийм сонсч бодод ямар сони юм бэ гэд. Манайх тэр чинь нэг жилээр навд үтсэн чинь 100 хэдэн сая төгрөг гард юм байл. Гэхдээ ер нь бол яг ингээд хүмүүсээ үзүүлээд инхээр бол аягүй гоё юм байл. Гэхдээ яг юм тойргийн тоглолтод бас жоох юутай юм байл. Тэр мөнгө төгрөгийг ингээд өгдөг гэдэг хүмүүс жоох мэддгүй юм шиг л. тойргийн тоглолтууд дээр яаж нүрэ шиггүй зардал болчих. Нүрэ шиггүй зардал болчих. Тэ? Үндэ зардал. Тэр жогонтой тэр чинь яг тэ 2 сая төгрөг гэхээр яг хөө тэгээд мэдээч яг тэ гой тоглолтууд үзчихдэг. Тэгээд хүмүүсээ урьж бид нар бол ер нь л спонсоруудад татахын тулд тэрийг ингээд аваад уул нь бол гоё юм байлээ. Тэгэхээр сүүлд бол сэм үү авцсан байлээ шүү дээ нөгөө гарид авцсан байсан. Үшээ нөгөө найц авцсан байсан. Бас багууд бүгд авцсан байлээ. Уул тэр нэг зөвүүл юм байл. Аваад тэгээд нөгөө спонсоруудаа дуудаад хаяа үзүүлээд нөгөө санд сууд байхгүй болчихсон шүү дээ доогоор. Тэгэж үдэ өрөөрөөгөө оруулаад тэр чинь тэгээд бас юм ярьж суухт бас нэлээд тухтаа шүү дээ. Яг тоглолтоо үзээд тэмүүтэ яриагаа яриад спонсор юм байл. Тэр рүү орчоос тоглолч бараг үздэг юм бэлээ тий. Гай юм яриас үжил тий. Юм яриас үжил хаяа нэг доошо гар сандал руугаа суучаал. Бүж авах ч одоо ер нь нөгөө хасын яг цагаахт ер нь ойролцоо одоо би ер нь хасын коуч болсон юм процесс нь тоглогч байжгаад коуч болсон уу? 7 оноос би 7 онд хамгийн сүүлд тоглоод хүлгүүдээс тоглосон шүү дээ. Тэгээд 7 онд цагаахтаар тоглоо. Тэгээ би
7 тоглоомтой болчихгүй юу. Тэгээ байжсэн чинь цогоох чинь өөрхий туслах хийгээч гээд. Тэгээд тэр нь очоо азгүй. Би 7-нд болсон шалтгаан нь болохоор бас ингээл цогоох дээр чинь нөгөө бас ойрхон хам тоглолцсон болохоор зарим юм дээр бэлтгэл нь ингээл те жоохон назгаа хандаа нөгөөдөг чинь ямар ч өндөр шаардлагатай уурлаад бүжээ чи ингэчгүй тэгчгүй. Тэгэхээр за 7-нд бид нар хүрл авангуудаа би гараа явчихдаг байхгүй. За заахаа би юу тоглохоо боллоо гэд. Нэгсэн чинь манай талигч оргилс тагаа надтай гарч. Гү чи тоглооч тий чи бол хэрэгтэй шүү дээ би оргилс. За чи болчих маань боллоо гэсэн чинь 8 9 10 гээд авраг авчихдаг байхгүй. Гэхдээ би зүгээр 7 онд 8 онд нь байж л да тий. Би жоохон тэн дээрээс хараасаад байх. Тэгээд би 7 тоглох учраас 8 он жоохон ийшээ гадагшаад очиж гуларч явж исэн цогоох одоо маань сайн найд нэг уцтай. За чи юугүй юм чинь үржээд манад туслахыг чи. Тэгэл би 10 онд яг 3 дахь авраг авдаг дээр би орж ирсэн байхгүй. Тэгээ цогоох чинь туслах. Би цогоох туслах би 6 жил хийсэн шүү дээ. 6 жил хийгээд 17 онд багааг авсан байхгүй. Асуулгууд за одоо пүүжээч. Уул нь өмнө за пүүжээч ин багаа ингээд би болоог байна. Та нэг 2 жил байгаа чи. Ах нь одоо итгүүнийг авчиад байна. Одоо би чамд энэ багийг одоо л чамд хүлээлгээд өгчүүд болох гээд байна. Тэгээ 16 саадах чинь тэгэл за албан ёсоор чи энэ багаа аваад одоо чааш үргэлжлүүлээд яа. Шууд гач болж байгаа юм чи шууд ерөнхий болно гэсэн чинь. Вэ чи чаднаа. Тэгэл яг хөт нэг одоо нэг цааргалж барьсангуу тэгэл банкн дээр уулзаал за хүлээлгээд өглөө шүү гэ тэгэл тэрнээс хойш 7 оноос хойш л одоо асуулгуудыг хамт одоо өстө зуралтаад гэдэг шиг. Тэгээ сая тэр 23 онд 22 онд нэгдсэн дээдлигээр төрүүлчихэд тэгээд 24 онд ч майнерс нам ахуулдаг гэсэн тийм. Тэгэл юу н ботсон л доо би. За ер нь ингээд би бол болохгүй юм байна. Ер нь ингээ багаа шинжилээ. Өөрөөгөө ч ер нь нэг хэсэг юу яагаад үзье. Гэ тэгээ би багийнхантаа ярьж тоо мэдрэл итгэхгүй байгаад гэсэн. Яасан та гэд. Гэхдээ ер нь ингээ солиод үзье. Тэгээ дараа нь ингээд майнерстай манах тоглосон тэр нөгөө нэг волейболын дараа нэг юмнуудыг үзсэн чи. Тэр хийж байгаа манаа тэр хамгаалт довтлогоо зүгээр бичсэн бэлгүүн бөмбөг залаад хоёр зохиод спин нэрг нь мэндэ бөмбөг яахгүй бүгдийг ингээд тэгээд тэр скаут манус ч юм бол одоо саяхан л юуны өшин дээр тоглолтоо үзээл за тэдг мэд шүн үзчихдэг нөгөө хожигдсон тоглолтоо шүнжигээс үзчихэл за тэн дээр алдаа байна тэн дээр зогсоогоор гээл нэг юунд өрөөнд орж байгаа л юуны өшиг ухрааж үздэг чинь тэгээд сүулдэ бүр за энэ бол угаасаа хоцрогдож байгаа юм байна. Юу н гадагшаа тасгалж өгч олж ирээ. Тэгэхгүй бол одоо л хөдлөхгүй бол юу н баг болохоо байлаа гээл. Тэгээ манайх чинь дунд тас 30 гараа явцсан байсан. Баг. За тэгээд ямар ч байсан бага шинчлэе гэд. Би ч гэсэн өөрөө болъё гэд. Ганц хожигдонгуудаа та удаа болоод тахтаа яад юм аа гэд. Үгүй хожигдохдоо биш ээ. Ер нь бол баг шинчлэхгүй болохгүй байл гэд. За тэгээд нэг одоо энэ хил амт хийгээд байгаа хідэн бацаанууд чи олж чи юу яасан да. Тэгээ одоо энэ Барса төвшиг биндрээ 3 ч болохоор одоо нөгөө нэг өөрийнхөө нөгөө нэг юугаар олж авч байгаа байхгүй нөгөө цогоохтой олон жил байсан тэгэл одоо ах トゥ ямар харилцаатай байлаа битгий ирчин тэгээ цогоохтой болцсон чиг ах нь одоо оюутны лигийг болон дахиад нэг яачаар үгүй яах наад ч оюутны лигт одоо яах манад өгч байх бодж байгаа л тэгэл за чи ямар ч нэг 3-ыг аваа гэд тэгээ тэр 3-ыг олоод ирчих. За тэгээ Азаа дээр бол бүр гоё юм болсон. Азаа гэл ярилцаал гэсэн бид нар чи. Тэг чин золбоо манай наттай хамт байсан байхгүй. Яг манай яг наттай хамт нийлээд манайг нүний захирал болоод эхэлж исэн байхгүй. Тэгээд яг нөгөө золбоог болохоор нөгөө нэг гэрээ хийх нэг хүмүүстэйгээ за чи ингээд уулзтаа. Би бол үнэхээр уулзч чадахгүй нөгөө хэдтэйгээ. Одоо манай хэд ч тийм. Тэгээд хийж байгаа нэргээр хэлээд явах гэж чи. Тэгэл за чи уулз. Би ямар ч нөгөө хүүхдүүдтэйгээ уулз. Тэг ямар тэр 3-ыг олоод ирчих. Цагаах бол тэгэл бодж бол өгсөлдөө тэгээ одоо ч гэсэн тэгэл өөрхий төрүүжилж бас нэг уулын хүүхдүүд аваад үзчихмээр байна гэж тэгжсэн. За бүгжээ. Ийм гоё баг болцсон би одоо салгаад яах юм бэ? Одоо тэгэл хаа өрхийн үсттэй наа хүүхдүүдтэй. Тэгээ цагаах юм тэгээд ямар ч ясны гараар тэгээд ямар ч зөв өөрөө бол баг авчлаас авах сонирхол байсан юм байлээ. Тэгээ өөрхий тэгээ за одоо багч ийм гоё гэж одоо би юу яагаад байх. Тэгээ азааг болохоор азаагийн чи араас хайгаад олддгүй байна азаач. Нөгөө яг нөгөө таних хүн танил бүр мэдэхгүй юм.
Хүү сураал ирсэн. Манай нөгөө том азаа шиддэг азаа. Азаатай ирсэн чинь үгүй мөөс рүү орцсон шүү дээ. Тийм үү. Гар яаж оюутныг тоглох юм тийм үү гэдэг. Тэгэл нөгөөдгий чинь хайд авахсаар гэсэн чинь аавынх нь утсыг оллоо. Тэгсэн чинь над утсыг өгсөн. Нэг алтан гэрэлгээ хурандаа байд юм аа. Цагдаг муухай ааштай шүл гэж. За одоо муухай ааштай байлаа гэд яа одоо уулзахгүй болохгүй юм чи. Тэгэл утсаар ярьлаа да. Сайн байна уу та алтан гэрэл хурандаа яв л гэл. Тийм байна гэсэн. Би нэг асуудаг асгаж өгч пүүжээ байна гэсэн. Тийм үү гэд. Би азаврын талаар ярьж байгаа маа та ингээд нэг хүүхдээ ингээд тоглуулаач бүр. Зөндөө баг холбогдож байгаа. Наа ч одоо мөөст орцсон. Одоо тэгээ чи юм жоохон наа чи нэмэргүй. Тэгээд ерөн ч тэгээ танаа азаа мэдж байгаа шүү дээ. Сайн мэдж байгаа мөөсtöст орцсон. Тэгээ би азаатай ярьсан чи азаа гүй харин мөөст орцсон шүү дээ. Аав нь өөрөө ингэж аав нь сайн мэдж байгаа. Тэгээд юу яриад болохгүй. Тэгэхээр залгаал ирсэн нэг л танил дуу шүү. Аав нь. Тэнгүүт нь би устаана тусгагийн сорин алтан гэрэл мөн үг гэж хэлчихгүй. Тэгсэн чи хин бэ бис таамд шааж. Ясан чи агийн ах чи манай тентгийг байхгүй юу? За. Тусгаад их олон жил болсон. Жинхэнэ анхны тусгагийн хүн байхгүй. Би дөнгөж 20 настай байхдаа эднэртэй чи жинхэнэ одоо юу гэдгийг ах トゥ одоо манай набах эднэр Хөөрэ дүүн болоо. Тий, хөөрэ дүүн. Манай набах эднэр чинь болохоор жинхэнэ нөгөө нэг агийн эднэрт одоо баки эднэр ягаа магаа гэл одоо тусгагийн анхны нэг аваргууд үйдэн штэ. Тэдний чинь найзууд нөхгүй. Тэгээ би яахтай нөгөө абаах нөгөө эднэртэй гүтэлцэж явж байгаа тэднэртэй чинь найз болоод авчих. Хин бэ чи гинэ. Дүү махих хүн хинд л штэ гэдэг чинь. Би ч юм пүүж гэж яаж өгдөг бүрүүнээр ч л мэдэн штэ. Тийм үү. За хаа одоо ийм байна та одоо хүүхдтэй гэсэн чинь. За тааш дөгөө гэж хэлэх аргагүй боллоо дахин. За та маргааш юунд өгөрөө тэр. Уранган дөрөв тэр. Лаунчд нь уулзъя гэдэг. Тэгэл такод ороод ирлээ. Чи юу юм тэр мэргээ хэлэхгүй яа нэр мэрээ өртгий хэлэхэд яадаг. Харин тийм аахаа. За гэд тэгэнгүүтээ Томигоо уулзуулаад Том Золбоёрыг уулзуулаад тэгээд та нар ямар ч юм ингээд ярилцтаа гэдгсэн чинь. Сүлд ярьж. За бүүжээ би чамааг оголох юм баг төглөө шүү. Одоо та нар сургууль соёлын харин өөртөө шийдээрэй. За асуудалгүй та зүгээр. Тэгэл азаагийн чи алан болж авч байгаа. Тэгэхэд азаа дээр бол ёо найц. Яриаггүй байхгүйсэн байл. Тэгэл бүр ингээд. Нөгөө Эрмөнөө Цэнгүний эдэр чинь би болохоор нөгөө юу наваа тоглолцсон. Нөгөө зуны лиг самар лигээр аваад орцсон. Тэдний чинь бол аавна гэдэг угаасаа юу яац. Одоо тэгээд саруул шинж ирсэн уул баг юус яриаг гэж байгаа. Тэгжилээрээ подкастер ахтай. Тэг яриаг байхгүй. Тэгэл анд манад байсан. Саруул ирсэн гэсэн би саруул гэж юусэн мэдтгүү. Тэгсэн чинь манайх 10 жилийнх хог 14 тэгээд хүүхдэд тэмцсэн болцоо тэр мэрэгүүр тоглоод бас нэлээд божигнуулж ирсэн байлээ. Тэгээд саруулыг чинь бас яг орж ирэл уулзаал за орой. Тэгэл саруулыг авчих. Ихийг бол бас тэгэл ихийг чинь манай Том ингэж ярьсаар гол авчих. Ингээд энэ хэдий чинь бөө юм болоод ингээд авсныхын дараа ингээд одоо бүр амар байсан хүмүүс авцсан юм шиг хүмүүс яриад байдаг байхгүй. Тэгвэл тэр жил манайх 13-т л явж ирсэн шин. Тэгээд ер нь ингээд энэ залуучуудыг авсанаас хойш яг нэг өгөх дараавт гэдэг юм чи. За энэ болохоо байлаа шүү. Энэ багууд ер нь сайн хүмүүсийг түүж авлаа шүү гэд. Манайхаас үл энэ дараавт ч гарсан байхгүй. Яг сайн дээч биш би бол бас тэгж бодоод байд. Харддаг юм. Тий. Би бол тэгж бодоод. Хүүхдүүд цуглуулж авч чаас тайхаа. Авч чаддаг хүүхд нь үү? Яриад ер нь бараагүй. За энэ нэг бол толуутай л ярьсан. Толууг бол нэг толуутай нэг ярьсан толуу нэг орж ирээд ямар хүмүүс байгаа гэдэг. Ийм хүмүүс багч. Би бүгднийг халан л та наадууд гэж. Чи юугаар алах гэдэг юм? Бид нар таам тоглох юм байгаа гэсэн чинь нэрээ тийм л дээ. Тэгээ бас толуу тэгээд юу мундаа юутай байсан тэгээд толуутай зүгээр ярьж үдчихсэн тэгээд. Санчир бас тийм болох гэдэг л үгүй. Цагаан бат юм. Үгүй. Гүү санчир дээр сэрэг. Яг хэнийг бол эргэж авах гэж үдсэн. Мөнхүүлэг. Мөнхүүлэг нэг авах гэж үдсэн гэсэн чинь нөгөө юутай гэр 2 жилийн гэрээтэй гээд. Майнерстэй. Тэг майнерс 2 жилийн гэрээтэй гээд. Тэг аавг. Мөнхүүлгээр нь ягаа явуулсан. Мөнгөл өөрөө явсан шүү дээ. Тэгсэн үү? Тэгсэн. Би ингээд ийш яалаа гэхээр тэгэл заа. Манайх ч юу тэгээд нэг хүн амт явлаа гэхээр нэг чи ингэсэн тэгсэн чиний гэрээмэр нэг яадгүй шүү тэгсгээ заа цэцэг тэгээд
юу яачдаг байхгүй. Явуулчихдээ шүү дээ. Тэгэхээр одоо зууралтаад яах вэ? Яг саруулын бол бас яг саруулын бол яг нөгөө нэг гэрээ нь бол угаасаа нөгөө 3 дахь жилийн гэрээ бас өөрийнхөө юутай байсан. Сонголттой. Тэгээ яг нөгөө мэдээч бид нар саруул яг тавьж байгаа юм чи мэдээч өгч чадахгүй бол тэр хүүхдийг заавал тэнд ингээд яах. Тэр чинь бас мэдээч нэг амьдралтай бас нэг яг үнэнгээл байрс орон сууц авахгүй чинь ахаа одоо яг юм байна гэхээр за заханд үнэхээр барахгүй юм байна. За чи ингээд явдаа гэдэг л. Ах манай муу шүү бол жилийн гэрээ байсан. Тэгэл явсан да. Жилээр 2 жил хийгээл явсан юм тийм үү? Яг 1 жил 2 жил хийгээл. Нэг нь дуусангууд дараагийнхыг хийгээл гэсэн үг шүү дээ. Гэтэ манай муу шүү бас багт байвал хэрэгтэй хүн шүү дээ бол. Тийм үү? Тэд бол нээвсэг харин бол нилээн тэгээд юу яах гээд чадсангүй өөрсдөө тэгээд нөгөө нэг нэг жоохон зөрөө Доторх асуудлаа шийдэж чадаагүй юм тий. Доторх асуудлаа шийдэж чадаагүйгээс гадна бас байсан шүү. Тэгээд нөгөө нэг юм зөрөө мөрөөгөө бас нэг яах. Одоо манайх чи нөгөө нэг юунд хожигдчихлоо шүү дээ. Нөгөө ховдод хожигдоод тэгээд нөгөө нэг байрал солигдоод явцсан шүү дээ. Тэн дээр нэг жоохон бас нэг асуудал гарсан юм шиг үлээ. Тэгэл нөгөөдөл нь хожигдсон. Тэднийх угаасаа хожигдсон манайх үсүүсээгөө дээш шидэгдэл нэг рүү гол явсан баг. Ер нь тэгээд бодносоос айсан гэдэг үнэхээр айсан л да манайх. Түрүүжил 7 тоглолт гаргаад яаж зовлоо та нар ч өөрөө. Тэгээд хоорондоо ярьж байгаа за ямар ч байсан л зүрээ. Тэгээд хүмүүс юу гэж хэлэх нь ямар хамаа. Гэтэл бид нар ч хоорондоо эцсийн зорилго бид нар эцсийн зорилго л жоох бол одоо энэ авраг авцсан байгаа чинь эцсийн зорилго байсан. Тэгэл ярилцж байгаад уныг идэх тэр унсан. Бид нар тэнд унсан ч гэсэн юу дагаад унсан ч гэсэн юусэн ялгаагүйсэн байхгүй. Манайх дээс шитгэл байсан. Тэгэл яг хот эдгээр чинь нэг цагаан сарын яндаа мондоо ихний яндаа мондоо гэсэн юм уу яасан. Тэгээд яах юу яц шиг л. Тэрэн дээр бол ингэж хараад байна. Яг өдөртөн багууд угаасаа Касенс ирж ийн гэнгүүт ирлээгэнгүүт чи ерөнхий жоохон таарахгүй зөрчих маягтай нэг тим тоглолтууд хийгээд эхэлсэн шүү дээ. А тэрэн дээр бол би бас эхлээд Бронксыг жоохон шүүмжлэлт хандчихсан. Ягаад тэгэхээр аваргоог нээжиж хоёр дараалж аварга болцсон ийм бэжэж гэдгсэн чинь нөгөө плей-офф ихсэн чинь Миллер тоглодгоо. Тэ. Тэнгүүд ойлгож байгаа байхгүй. Угсаа тэгж бид нар чинь хугацаа л хэрэгтэй байгаа юм байна те. Тэрнээс бол одоо жишээлбэл за магадгүй бүх тоглогчны эрүүл байгаад тэ. Тэгээд тоглонгуудаа магадгүй Казансаас зөрөөд хожигдж байгаа бол тэр бол тэртээ дэргүй өртөрөөгүй энэтэй тоглохоос хойш тэ. Одоо тэгээд авраг авах гэж байгаа бол энийг давж авраг авна. Үгүй бол тэртээ дэргүй хаач хожигдсон ер нь ялгаа байхгүй тийм биз дээ. Гисэн юм бодоод исэн чинь угаасаа Миллер л исэн юм байлээ л дээ ер нь. Миллер чинь ер нь холирлоос хойш манай Миллер чинь холирлын хасаас хойш ер нь тоглоог байхгүй. Ер нь тоглоог. 27 тоглолтын 10-т тоглосон байлгүй 12-т нөлөө. Тоглосон. Ер нь бол 50-аас дээш шувдан тоглоог. Тийм тэгээд нөгөө эн чинь өөрөө яг би яг болж тоглоно гэдэг. Манайс бол одоо тэгэл те яваад орчих гэдэл тэр ч бол үгүй байгаа юм чи. Угаасаа л тэргүүр хоолоо яаж байгаа хүмүүс чинь тэгэл миний зүгээр болно тэгээд юмчд очиж үзүүлэхээр болоог үн гэлчих юм бол тэгэл болоог тэр тоглох. Өөрт ямар нэг юм. Тэгж бид нар зөрж байгаа ш. Түүнээс одоо яг уу мэдээч үзээгүүл үзчихэн л тэгээд яг энэ жил бол Газаж бас сайн бэлтгэж ирсэнгүй шүү дээ. Түрүү жил чинь бол бас Казансаас л ер нь бол хамгийн боллоо. Тийм шүдний өвчин байсан шүү дээ. Тэрнээс хөл өмнөх жилийн бүрэлдэхүүн дээрсэн Казанс 7 тоглолт гаргаж яхад гээд төсөөлөнгүүд чи энэ жилийн бүрэлдэхүүн юу үлээдэ тийм үстэй. Нөгөө 3 сар 3 ярьсан. Тэгээд дээрэс нь Казанс тэгээд Scrub гээд бас NB дэсэн нөхөр ярьсан те. Тэгэхээр ч угаас бас л эвгүй л ахгүй. Эвгүй. Тэ. Тэгээд Эпсиг ч гэсэн бас нэг буруудах хэрэггүй юм байлээ л дээ. Нөгөө унчихгүй, тэгчихгүй, ингэчихгүй гээд. Эпс ч юм бол 100 багамч. Бүрэлдэхүүн 100 багамч. Хинээс айдгийн. Жинхэнэ нөгөө нэг авраг аавна гэж байгаа бол энийг давжиж авраг аавна, тэ хожиж авраг аавна. Тэ үгүй бол угаасаа авраг авахгүй ч гэдэг юм уу те. Тэрэн дээр байгаа юм чинь. Тэгэл хангалттай 7 тоглолт гаргалаа штэ. Яах юм тийм үстэй. 7 тоглолт гарлаа. Аюу гой цуврал боллоо. Тэгэл болоог. Тэнгүүд тим юм дээрээс шууд энэ жилээ бүтэн фейл гэж дүгнээл ингээл нэг юм багийн арын алдчих өгчнөө хүмүүс ингээл тархилгоо гаргалгаа явж байгаа штэ. Тэр ажил болгоныг ингээд үгүйсгээд тахаар жоохон онцгүй санагдчих ч одоо тэгээд 4 жилээсээ тоглолт нь ахисан уу ахисан. Одоо энэ жил бол ямар гоё хүмүүний шийдэлтэй эпсийг харлаа бид нар тийм үстэй. Бүрэлдэхүүн бол бас л эпс бас. Гоё тий. Тэр шилжтэл амар байсан. Үнэхээр бас сайн ш. Гож бүрэлдэхүүн хөтөстэй. Тий. Энэ жилээс. Та эпстэй тоглосон бол гэж төсөөл финалд эпстэй таарсан гэж төсөөлсөн бол хит дээр яах байсан гэж бодож байна ер нь. Төсөөлвөл. Бас нэлээд зурлт баг.
Нилээн зоорлон тий. Тийм шүү дээ. Монгол тоглогчд нь өөрсдөө яг байрал дээр манайхтай адилхан шүү дээ. Хүүхдүүд нь. Би бол нилээн зоорлох байсан бол гэж бодчих. Бодон яасан. Яга зууралдаагүй. Та юу гэж харсан? Хөндлөнгөөс. За яах вэ? Одоо бүх юм дууссан юм чи хахаа зүг нэг нүгэл ярил та. Бодос бол яхаа. Угаасаа газаас нь гарчхаар амар байгаа юм чи. Манайх чи өөрөө өндрийн байрлал нэг ялагдахгүй юм чи. Газ ууршаа гарахаар нь биндэр хийдрэг газ тавиаж чи шидэлтийг хамгаалчих. Тэгээд ард чиманга ард нь хийдрэг нөгөө дек хийдрэг чи илүүрхэж байгаа байхгүй. Тэгэл угаасаа нэг байрал болгон дээр дүшигч нь одоо юу гэдэг нь тулгата нийлчихэд тулгыг чи юуг нь хэцүү болгоо чинь. Тэгээд манай урд жижигүүч чи нөгөө ахын одоо нөгөө шиддгүүдийн бат яг байрал дээр адилхан болгож. Яг газс доошоо ингэж ороод ивэл хэцүү болчих гээд байсан. Газс өөр урагшаа гараад байгаа бол бид нар бүр амар болчихсон. Энэ жил би зөөр юуг харж агаад за тэр чин хэцээ лээ. Одоо 3 дараалал аврах болсон шүү дээ. 3 дахь яг эхнийх юм биш үү? Эхний жилийн нөгөө ганаг амар бодсон нөгөө. Яг болко гимтсэн. Гана ганцаараа танаарахтай тоглож исэн цуврал дээр ганцаараа нэг холбогч хийгээд майнерсаас тэр чинь плей-офф хийдэг тоглолт юм бэ. Ингээ хийдэг тоглолт гинэ 2 дугаар шатуу баг майнерс танаа 2 таардаг. Манайх одоо энэ бага 20 одоо эхний аврах чинь л гэсэн үг шүү дээ. тэгэхээр эхний аврах 24 25 болов. Эхнийх 24-с 25 хөлөө. Биш. 23-аас 24 байхгүй. 23-аас 24 тий. 22-оос 23 ч юм болохоор майнерс алуулчихж байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүд 23-аас 24 онд чинь буцаа майнерс плей-офф таарсан шүү дээ. Тийм. Пени мэний бүгд байсан. бэрт бас бэртсэн. Баг ихний шат шүү лөө. Пени болко бэртсэн 2 дугаар шүү. 2 дахь байсан юм уу? манайх чи 2 дугаар шатнд дээр таарсан шүү. 2 дугаар шүү. Яг 4 дээр таарсан. Яг тэн дээр нөгөө нэг хэнийг ганаг харж ирсэн. Тэгээд сая бол тоорог ингээ харсан чи бас яг тэр момент санаанд орж байгаа байхгүй нөө ганцаар олцсон. Олбогчийн байрал дээрээ. Тэгэл яг Сэги тэгчин Сэги барсаа түшиг гээ дээжлэл юусаа ганаг бүр битлүүн үтсэн юм чинь. Саруул маруул эдэр чи. Тэс харуул байна бас саруул амар орж ирж нүцсэн. Тэнгүү сая бас яг л бойлдолж байгаа байхгүй. Тулга бол яг л барсаатай нэг тулж байгаа. Түшигтэй нэг тулж байгаа. Тэгээ сэлгэр Сэги орж ирэхээр нэг тулж байгаа тий. Тэгэл яас л ер нь яг л нөгөө тэр дүр зураг л тапгаал буцаал орж ирж илээ ер нь. Гэтэ тухайн тэр нөгөө нэг жилд чинь баг ганаа бол ер нь бас сайн үтсэн юм байл шүү. Эргээр бодохоор амар үтсэн юм байл шүү. Манайс бүтэн бүрэлдэхүүнээр байсан бол бас эвгүй шүү. Яг юун дээр чинь нөгөө пенич бас гарна цуура тоглоогүй шүү дээ. Өмнө бооц яваад шүү дээ. Гэтэ тэгээд ер нь нэг тим үе байдсан шүү дээ. Тэгэл 19 онд Сэги чи гуйны харанд атчаал том ч солгоогоор тоглоал гэдэг чиг тэгэл 19 онд илүү дээ тэр чи. Тэгэл баг тийм нэг бүрэлдэхүүнээр тоглохгүй болохоор бас ойрломоор. Хорил юм байна л да нөгөө ковидын үеэр нөгөө импортгүй тоглодог. Тийм баг импортгүй тоглодог байлоо. Тийм. Биш тэр чин биш үлээ. Зөв. Импортгүй тоглодог дээр монголчуудаар тоглодог дээр чин том ч солгоо молгоо солиордог байхгүй яасан. Тэрний өмнө жил яг нөгөө солгоо шидчимдээ алдсан шүү. Айл легонорго болцсон байж яхад нь зөвшөөрдөг. Тэрэн дээр ер нь та харамсдаг уу? Одоо харамсаад яах. Тэр их чи би өөрөө зөвшөөрсөн юм чи. Харин. Тэн дээр бол би нилээ нэг зүгтаасан юм аа. Тэгээд ихсэн чи одоо энэ манай буяа талиг чимба эдэр чинь яг хараас уцтаал. Болдоогоо ицсэн. Тэгээд санчир нөгөө хоёртойгоо ярьж байгаа юм л да. За яах вэ? Үгүй яах зөвшөөрч. Сити дээр ингээл сууж идэг аахгүй. Биш сууж явах чих. Бэлтгэл хийгээл явж байгаа шүү бид нар. Тэгсэн чинь яг нөгөө голын ширээний арталт санчир Сэги том бүж яхад нар юм яриад. Миний найзыг дуудахгүй. Тэгээд биш хажуугаар ингээл гүүжсэн чинь легоноор авчирыг яаж зөвшөөрөж нэг юм л биш нээч бас нэг хоёр дахь гусчих гал тэнцээ хүлээгээл бас те шазганчих гал нөгөө айл чинь нэг легонортой үлдсэн энэ төр тийм үстэй. Смувтэй үлдсэн те. Маагч нь хоёртойгоо бүтэн энэ төр. Ер нь тэгээд маагч бүр тоглосон тоглолтууд дээр ингээд шууд илүүргээд ерөөсөө 20 морионоор чиглүү те баг ингээд өөс ойлгомжтой цовр болчихж байгаа байхгүй. Тэнгүүд манайхны шийдвэр гаргалт тэгэл тэгчингүүт угаасаа тэгэл тэр гой цоврал болсон те. Тэр чинь тэгээд олон хүчин зүйл байжсан баг. Тэгээд одоо яг дээдлэг гэдэг юмыг бол ингээд бас тэрнээс болоод 21 амиргүй шилжих боломж аягүй байсан баг.
Юу н одоо гаридыг тарлаа гэж тарчих юм бол яах вэ? Тарчих бол энд хүлгүүд ганцаараа үлдээд яах. Ямар ч хэрэггүй болчих. Тэгэл за одоо ийм болох гээд байна гэл тэгэл бидэд уулзаал за Соко захирал ирэхээ хоёртоо хас эсбид чи хас эсбид ерөөсөө ирээд уулзаал ингэсэн чи за та нар өөрсдөө зөвшөөрж бол хамаагүй гэдэг юм хэлж байгаа байна. Гэтэ манай энэ хасгийн чи бас ер нь бас их гоё штэ. Энэ хожигдсон барьсан тохиолдол янз бүрийн тохиолдол ерөөсөө хизээж чи инглээ та нар ингэчлээ гэж хажуунаас орж ирээд бла гэдэг юм. нэг ч юм цогоохон үед тийм байсан, миний үед тийм байсан. Одоо энд гадаас халж байна. Одоо найба бол маш хацтай. Яа сайх яг өөрөө л ажиллах. Хин ч хажуунаас нэм ярихгүй. Яг бол бэлтгэлийн төлгөө гаргаж ирээд битээ одоо Чинза бидгоор ингээд ярьж байгаа. Яг тэн дээр тоом дахиж нэг орж ирээд энэ дээр нэг тоом нэг орж ирээд хай хүй гэд нэг бидэд нэг уулзаал. А өчигдөр тоом байхгүй бидгоор уулзаад юм тохирч. Тэгээд би хажуунаас нь чи ингэ суулгаач. Чи тэгээд болохгүй ганц нэг минут нэгтүүл яг айбо чимэнгийн минут ийм болцсон байсан. Чи тэн дээр яг та бичиж байгаа хүүхдээс асуугаад өө за гэд. Ямар ч юм хажуунаас нэг дарамт байхгүй сагс тоглолт байхгүй. Тэгээд тэрийг ерөөс хүн ирээл тэрийгээ суулгаач ин одоо манай зөндөө хүмүүс шүү дээ. Гэл би тэр болгоор албаар тийрч байгаа юм чи. Яаж ингэж хүн ажил хийдэг юм бол. Тэгээд яг тэр нөгөө месснэр л Йоо ерөөсөө л арын албаа захирлууд тэр мөнгө төргөө олох юм өөрсдөө хай. Энд арын албанд баггүйгөө зохицуулна. Тамирчид тоглол өөр юм байна. Набота муудалцдаг чинь бас яг л ер нь тийм л шалтгаанаар муудалцдаг. Чи үнэн шүү дээ. Үнэн шүү дээ тэр чи. Чи хийх ёстой мал хийл та ер нь бол тийм шүү дээ. Хаа байсан тэр хүнийг аваачаа тэр олон тэ 2-3 мянган хүмүүсийн дэрийг аваачаад ингээл ингэдэг чи бас. Тэгээд тэр чи одоо юу гэдэг юм? Хэрвээ одоо тэнд амар бухимдал төрөөд тэр хүн чадахгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөд ингээд байгаа бол чи өшгөний ард явагдах хэрэгтэй шүү дээ. Оо ярилцлаа. За дөрүүлээ. Багийн арын албаны одоо менежмент тим байлаа гэж тодч тийм үү. Уулзалт суулаа. За коуч болохгүй байна. Коучос солих уу солиё. За окей. За коучод дуужвчлаа баяртай болоо. Тэр талбай дээр малбай дээр хүн амьтны дунд ямар шаардлага баг. Чи санаж гэнэ үү? 22 нэгдсэн дээлэг манайх төрүүлсэн шүү дээ. Би өөрөө асууж байгаа. Тэгэхэд Василийг сүйд ирүүлээгүй шүү дээ. Тэгвэл тийм л асуулт гарсан юм. Тэгтээ амиргаа ханаа дүрцэн гэдэг. Тийм бас гардаг юм биш л. Яагаад би ингэж идэх. Тэр хүнийг ажил хийлгэсэн бол явал хамгийн сүүлд дүгндэг үстэй. Одоо ингээл те лиг дууслаа. За тэд дорлоо. За таны ийм болсонгээ уушлаараа гэдэг ингээд явуулчихвал санагдаад. Хүлгүүдийн коучинг баг айгу гоё байгаа байхгүй. Айбон чи яг өөрийнхөө ингээ харах юмыг хараад ерөнхийдөө өөрийнхөө ингээд явж штэ тийм үү. Тэнгүүд хойноос нь ингээд нөгөө нэг чи тэг ингэж хэлэхгүй мөртлөөсөө зүгээр ингээд тэгчүүл зүгээр юм шүүгээ зүгээр жихэнд нь нэг идээгүй яваад байгаа байхгүй те. Санал болгочоол тэгэнгүүт чин хүн ингээ гаднаас нь харж байгаа хүн яг тэр талбай дээр яг өөрөө фокуслсан байгаа ерөнхий төсөлжуулагч хойно нь яг тэр хүний сэтгэл зүгээс арай өөр байж байгаа штэ. Манай Чинза Бүжих хоёрын тийм үстэй. Тэнгүүт тэр хоёроо харж байгаа өнцөг мөнцөгчин бол шал өөр өнцгийг хараад ингүүл зүгээр нэ гэдэг айбогийн яг тэр ингэж ажиллаж байгаа толгойн хажууд бол энэ хоёрын чинь сэрэг ажиллаж байгаа байхгүй. Тэнгүү чинь арай өөр өнцгөө харж байгаа өнцгүүдээ зүгээр л хэлчингүүд яг хөө айбоч нэг авуу талтай байна уу гэж бүх юм харж чадахгүй шүү дээ. Амбоксууд дасгаж үзэх бүх юм харж чадахгүй байхгүй. Яг тэн дээр нь тэр чи одоо нөгөө нэг үе бодвол ингээ те хэд айл хаанаас оноо аваад тийм хэдэн минут тоглолцоод одоо бүх юм ингээ хөтлөөд ингээ тэнгүү тэрнээс нь асуучингуудаа за айбо энэ дэр ингэсэн байх шүү. За мийлэр энэ ингээ минут нь юм байна. За одоо сэг за биндрээ болцсон байна. Тэр ингэсэн мэрэнгүүт нөгөө хүн чи ингээ харчаад оо за гэд тэрийг айгу хордоо олчиж байгаа байхгүй. Түүнээс нөгөө мэдээж чи азарч явж байгаа баг хожих ч юм уу дээр доор яг хожиж явж бол бас гайгүй. Яг ингээл дээр яваад дасгаж бол ч өөр ингээ юма мартдаг байхгүй. Хэдэн алдаад байгаа ч мартчихдаг шүү дээ үгээс. Яг тэр болгон ингээд араас нь ингээд хийлээ за ингэчээр идэгчээр түүнээс ваа чи идэгчлээ ингэчлээ чи энийгээ мэдэхгүй байна гэдэг юм бол одоо тэгээд дасгаж болж яах. Тэр нэг санаж ийнэг үе айбоны тоглолтоос хөөгчс барсан хоёр. Тийм. Тэн дээр бол ерөөсө бүрэн контрол алдсан манайх ерөөсө. Би үрт контрол алдаад бүр тэнд шүүгч мөхчрүүчэнд баг ус барьж идэх нь холгоо орилж чарлаад тэгж жагаад хөөгдөж байгаа байхгүй. Тэгэд яаж контрол алдсан гэр ерөөсөө л нөгөө л нэг шүүгчийн ганц нэг үлээлттэй асуудаас ваа гэж юм. Манай айбо өөр сүлдө контрол тэгэд айбо хөөгч. Тэгэл бид нар сүлдө тоглолтоо үзэл ингэж бас хэлж байгаа байхгүй. Айбо бүгд контрол алдлаа гэсэн. Харин тийм яхаа одоо би үрт контролоо гэж хөөгчлээ. Азар хожлоо гэд. Тэр чинь шонхрууд дээр лөө. Шонхрууд дээр. Тэгэхээр чи нөгөө тэр контролч бол айбо өдр контролч бол бас нэг
би ми ч юм уу зөндөө өдөр ингээд бас нэг ингэж болохгүй тэгж болохгүй шүү хэлж явах хүн чи айбуу тэнд нервтгэр угаасаа ерөнхийдөө нервчлээд шүү. Тэгэхгүй хад бүгдээрээ хамт нервтэй бүр бүх хүн нервтэй бүр солиоруулаа. Тэгээд нөгөө хөө гаргаж байгаа. Нэг балансжуулах юм байхгүй болоо. Тэр нөгөө тэр чинь бас нэг асуудал байна. Нөгөө нэг өнгөрдөг коучигээ бас хий хоёр чи хөөлгцэн шүү дээ. Нөгөө айбуу чин зоо хоёр чи хоёулаа нэг тэг аваад тэнгуут нөгөө ахлах дасгал чинь хөөгдөг. Тэр амир. Тэрийг биднээс дээ. Тэрийг харин тухайн үед ойлгоогүй байхгүй. Тэгээ юу болчих гэсэн чинь яасан гэсэн чинь head coach ямар ч үгүй би энэ жил бас юу бас тохиолдсон байхгүй надад. Гэхдээ би хөөгдөг үлдээ. Нөгөө нэг өөр байсан чинь head coach техник гэдэг байхгүй. Түү би яасан гэдгсэн чинь. Гойг харин ингээд туслах коуч ингээр танд өгд юм а гэдэгхгүй. Тэгэхээр уяндаас ингээд дахих юм бол тэгээ би хөөгдөх юм уу гэдсэн чинь. Тэгэж дахаг инээжээс авахгүй. Яг тэрний дараа нь тэр юу болдог байхгүй. Тэгсэн чинь хоёр нөхөр нэг техник авсан чинь head coach гараа явж байна. Одно коуч за одоо та хоёр болоороо би хөөгдөн шүү одоо болоороо гэж хэлсэн байлээ. Тэ одоо болохгүй шүү гэлээсэн нөгөө хоёр чинь шүүгч рүү халаараа гэж баха ойлж орилж байгаа. Тас гэж. За чинзөө за би гарчиг гэдэг авир. Гүй та гарахгүй ерөнхий чи гарна гэж гайхаад би гардаг юм а гэдэг өөрхий гараа явсан. Тэгээс толгойг загнуулт юм байгаа. Та хоёр надаас дээгүүр болчихоо би яаж ажиллах юм. Гоё ярьж тэр хүн чи бас. Надаас дээгүүр болчиход юм. Тэгэхээр би яаж ажиллах юм. Амар хөөгц. Яг тэр шиг болж байгаа ш. Би мэдлэгүүр орилж чарлаад айбгаа хөлгөж байгаа. Коучс үнээр өөр юм лээ. Ер нь бол ерөнхий дасгалжуулагчийн хувь заяа бол ер нь бол тэргээр байж л байгаа юм тий. Бас тэднэртэйгээ аятайхан харьцахгүй бас эвгүй л юм. Тийш бас Тэсүүд бас амбарда гаргах юм. Айбо зүгээр аятайхантай гараа гэж манай хоёр зүгээр нэг техник авахдлаа. Айбо гараа явчихгоот. Чинзээ одоо гэдэг. тэгэл чинзаа чи засгэрийн гартаа авч байгаа шүү дээ. Тийм ээ. Арай дараа нь хэд гэдгээд бодчихлоо гэж зураг явуулсан. Маа чинзаа хоонаас зэлмээ гараад ирээ. За. Бачид мөрөндөө гэдэг. Арнэстэй тавьж Манай мэрч. чинзаа ямар ч тийм юм бодож санахгүй хамаагүй шүү дээ. Стрессгүй тий. Стрессгүй. Энийгэл нөгөөтг маазраал. Маус наан ингээл зүгээр тахаа гэл тэгэл нөгөөдөл маазрал энийгэл яваад. Айбуу тэрэлдэх юм бас амаргүй юм аа гэл энийгэл. За хэдүүл ямар ч ивент гэж явчих. Тэгээд ивент гэж хараас бас хідэн мэдээлэл байгаа. Мэдээллүүдээ хараад тэгээд буцаа зочны ярианд орноо. За окей. Ивент итгэгч итгэлийг чанараар Асаки. За манай Асакиг харуулаарай. Найруулад өгсөн үү те? Юундрын гуугаад. За тэгээд мөн ивент итгэгчээр за 24/7 итгэмээргүй цэмцгэр Old Spice. Ивент итгэгчээр үндэсний дээдлийн албан ёсны Токи. За өнөөдрийн дугаарт шинэ ивент итгэгч орж ирсэн байгаа. Манай Вая харуулъя. Ивент итгэгч Men's Cave Barbershop. Эдэнтэй хамтран. За хамтран ажиллагчтай бас мөн дүрдээ те. Тодгэл зураатай TG Sport. За тэгээд өссөн бүүзээ Cool Kicks-ээс бүгд нь маш их баярлаа. За баярлаа. За тэгвэл ахта бэлгээ явуучих. За тэгээ бэлэг явчих. Бас бэлгтэй юу? Бэлэг байлаа. Юу ярьж байгаа маарч дээрс бэлэг үлгийн дээд гэдэг. Бэлэн мөнгө. Бэлэн мөнгө. Тийм шигээ те. За итгэлийг чанараар Асахи гэж байгаа. Одоо наад төр чинь нөгөө глюкозамин энэ төр чинь байгаа шүү дээ. Beyond Drink Drink одоо боо. За Cool Kicks. Яг бэлтгэлийн юм. За Cool Kicks-с бас яг фитнес зэн юм явуулж байгаа. За яа. За TG Манай Sport. TG ч юм бол одоо Best олон жил өстой. Хамт би TG-д дуртай шүү дээ. Манай зарим хүмүүс нөгөө TG баг юу дээр яадаг юм аа. Old Spice. За 24/7 Old Spice. Бас л юу. Гоо сайхны бүтээгдэхүүн. Одоо энэ дээр шампунь, савн маавн бүгд штэ. За нөө Men's Cave. Энэ үсээ тос. Тэгээд Үсээс судлах одоо эрхийн бичиг. бичиг. Тэгээд 20 удаа үсээс судлах эрхийн бичиг байгаа шүү дээ. за бид хэд тос өгсөн манай. За одоо дараагийн дугаар дээр одоо яг үсний засалт мас стил имиж яаж орж ирэх нь үс мүсээ шараар утас орж ирэх юм шиг өстэй. За баярлалаа. Босч авч чадахгүй наа нуруу татцсан. Нороо таталтыг нэг яаш амбука. Жирэх юм нороо таталтыг. Энэ Men's Cave юу Мэрсэн хаана вэ? Мэдгүй TG юу? TG-ийн нэг юм Times Square-ыг уртал. Times Square. Оо энэ хардаа. За энэ. Энэ 22-ны авар гарсан юуг яатсан биш тийм. Алиа. Синий задалтай. Тэгээ. Нөгөө 22 онд юу нэгдсэн дээдлэгээр авар гарахад
Амар зархтай. Юу биш юу алчуур хийж гисэн юм бэ. Хаба. За лайц. Оо ордон дээр шүү дээ, те. Оо цаана абах. Анхаар залууж байгаа маа гэж шүү арай. Би дөрөв хэлээд байгаа шүү. Мөнхийн залуу гэж. Энэ зураг манад байдаг байхгүй юу? Байдаггүй. Байдаг байхгүй юу? Байд юм аа. Тэгээд манай огийнх нь ингээл сая орж ирэл манад ингээл цагаан сараар ингээл орж ирэл гэсэн чинь манай мөнхөө шүү дээ манай менежер. Энэ одоо хин би пүүжхийн ах нь үгүй солиороо. Одоо тэрнээс ч ах нь болцсон. За тийчдээ баярлалаа. Энийг нөгөө хин надад нэг хосоо нэг би танд нэг юу яаж өгнө гэдээс энэ юм байна л да. Манай тийч чинь бол одоо өстой янз шигтэй одоо тэгэл. Манайх заримдаа нэг өөр газараар хийлгэн гэл явдгийг. Хувцаа. Тэгэл буцаал тийж дээр ирдэг. Болохгүй байна гэдэг. Тэг болохгүй байна гэл. Тэгээ би ууралт. Та нар одоо болоо. Тийжээс өөр газар юм. Тийж чинь хамгийн бест болсон газар. Би танд хэлээд байгаа шүү. Тэгээ буцаал тийж дээр ирэл нэг говц. Тийж ирээд байгаа. Тийждээ баярлаа. Энэ манай энэ хосоо төнгөө хоёртойх баярлаа. Гоё юм хийж өгсөн шүү дээ. Cool Kicks юу вэ? Алей хараа. Cool Kicks. Алей дүүн задлаатай. За тэг. Нуруунд татсан ч гэсэн. Оо, фитнес хийгээд байгаа гэсэн эртүүц. Оо амар. Наач гоё хэлээ. За. Бас фитнес хийгээд байгаа гэсэн оймс. За. Фитнес хийхдээ пүүзэн ууданд хийгээд бас. Тэнкүс дүүдээ баярлаа. Тэ Cool Kicks манай инкүс. За манай Асаки үл ойлгомжтой Гулказамин одоо Neon Drink мэринг бүх төрлийн л одоо битмин Японы брэнд. Энэ салбар хаана гэсэн бэ? Салбар энэ барбер шоп юунд байгаа? Zasis Square яг уртлах шин дотор нь ороод уртлын байр. Оо зөв би хагийн нэг. Zasis Square. Яасан. Мэдгүй гэж юм шиг дараа. Zasis Square гэж хаана вэ? Мань ч нөгөө Zasis Square-ийн зогсоод Хөтөний болохоор тэр 14-ын Б гэж байр байгаа юм байна. Яг тэрний 14 бэ тэр юм. тийм. Zasis Square ч мэдгүй. Өссөө садд нь очиод нэг толгойн массаж, хүзүүн массаж бүх юм хийгээд элчүр тавиад их гоё юм байлээ. За одоо тэгээд ирэх дараа очиж хараа хэдүүлээ. Ямар болох нь? Алин үнэр. Алин тос юм уу? Оо чи үтгий юм байна. Манай сүүлийн нөгөө нэг 151 тосоодаг. Нүсээс биш юм бэ гэж. 9 тосоо. 151 тосоодаг байсан шүү дээ. Гэлбаач билүү? Үн мөний санж идэг чах шиг. Байж за тосноо одоо. Өө чин бүр гээл шиг юм. Пүү. Яа. Гэлтэн. Одоо харалтаа сурагтаар амар гэлтэн чи. Балаарай. Оо за. Аваа. Амар. Шинэ өөр ямар үйлчлэг байгаа. Чи очсон юм Би шүү. очсон юм дээр түүжих гэдэг. Яасгүй ярил та. Тэгээд ямар ч тэр амар гоёрход бол гоё юм билээ. Гэтэ дандаа эртээ ус засна. Тэгээд яг салбар нэгэд бас яригчлаа юм билээ эдгээр. Ааха. Эмэгтэй ус чинь. Тэгээд гол тэр массаж саж нь бол барал. Бидэд бол бараг нэг гоосыханд орцсон данил юм болох юм билээ. Зөвхний яадаг гэдэг маск засч бүх юм л тавиад өгдөг. Шинэ нүдний ийм бүлцэн арилгах уу? Бараг арилна гэж. Арилна. Нүдний гэдэг. Миний нүд ч тэр өглөө усгаар л юм бүлцэн. Бүлцэн гэж шоолоод тахаар тэгж ааш намайг. Нэг бүлцэгээл ирэхэд шоолцсон тэгээ тэр чигээрээ тогтчихлаа шүү. За тэгээ бүх эвентгч хамтран ажиллагч нартаа маш их баярлаа. Өнөр мөнгө гоё. Ямар гоё өнгөртэй юм бэ те? Тийм байна. Амар үнэрч нандаа. Old Spice шиг л өнгөрч. Үнэрч. За тэгээ бид нарт үзүүлэх нэг хэдэн мэдээлэл байгаа. За тэгээд эхнээсээ харуулаа авчи те. За ямар ч байсан финалийн сүүлийн тоглолт болсон 4-1-ийн харьцаатайгаар хасын үлгүүд баг маань авраг авсан 89-70. За тэгээд Ям Миллер галзуурсан 31 оноо. Нөгөө талд бас Ям Миллерт 20 оноогоор Тэмүүлэн тус болсон. Тэмүүлэн сайн тоглосон. Тэмүүлэн амар тоглосон. За нөгөө талаас бол үнэхээр Монх бол яалтчгүй л үнэхээр тэмцэгч залуу юм а тий. Ямар ч боломжгүй самбаруудыг хэдэн үний дундаас яаж авч хийгээд байгаа юм. Монхоос л юм гарсан шүү. Амар. Үнэхээр амар. Тэгээд ямар ч гэсэн Бодносмон анх удаага финалдаад тэгээд мөнгөн медаль авлаа. Сэлэнг Боднос огта баяр хүргье. Бас том амжилт шүү тий. Амар том амжилт. За тэгээд хасын үлгүүд баг маань 10 дахь аварга авсан. Тэгээд 2 дахь триптэй хийсэн. За энд бэлгүүн багийн дамирчин бэлгүүн анх удаага аварга авсан байна.
За гаан эрдэм хүн анх удаа авраг авч байгаа юм байна. Тэгээд ингээ яг тоглогчдын хэд удаа авраг авсан гэдэг энэ зургуудыг оруулсан байлээ. Тэгээд Пүрдэрч одоо Мойсес гаралтай дүү манаас анх удаа авраг авсан. За Иван Пантич гин. Пантич. Энэ бас гоё залуу байлээ тий. За Жорди Чиманга энэ жил бол ер нь бол анх удаага үнэхээр гоё шүү дээ манай Чиманга бол. За Ям Илэр бол баг Монголын лигийн гол нь болчлоо. Байхгүй. 2 авсагийн дараалж 2 авсан. Хэцүү, ер нь хэцүү. Байхгүй шүү дээ. Цэнгүүн 3, Биндрия 3. За одоо энэ нэг өөд чихэлж байгаа хүүхдүүдийн зураг хүүхдүүд ингэ дүүнэрийн зураг гарч байна. А 2 орж ирээ 3 жил тоглоод 3 авраг ахаа. MVP. Тэгээ бүр финалийн MVP. За Тэмүүл яа, станы чансан. Чанс. Чандаггүй юм шиг л. Ноншим аа. Барсолд 3. За Түшиг 3. Ерөөсөө л 3-аар дагнчих. За одоо А3. Ганцгаа. Ганцг. Ганцг. За бүр 7. За 7. Яманууд гараад ирсэн. Яманууд. Хоц огнууд гараад ирлээ. Нөгөө хоёроос 8-аар илрүүлчихгүй яах вэ? Нэгээр илүү ээжилгүй яах вэ? Айбо 5 болчихж байгаа юм байна тий. Юу гэсэн үг вэ? Айбоч бас тоглогчоор авч илүү. Авсан шүү дээ. Авсан байсан. Мөнгөн жинзаа. Яа. Мөнгөн жинзаа. 7 мөнгөтэй гэдэг байгаа шүү дээ. Мөнгөн жинзаа. Дахиад 3 авч чи одоо алтан жинзаа болох нь шүү. Харин тийм байна. Арай олон мөнгөтэй юу. За тэгээд энэ одоо яг EASL-ийн тоглолтууд те. Хуваар нь харагдаж байна. За 5 сарын 5 байна уу те? 5, 7, 8. Дараалал байна. Яа, энэ гоё тоглолтууд болно. Тэгээ бүгдээрээ M-банк аренад болно тийм үү? Тий. За тэгээ манай монголчууд маань лиг дууссан одоо өөдөн тийм боломж бол байхгүй. Одоо энэ дээр бол жинхэнэ бид нар бол одоо энэ гурыг бол нохон Гурлангийн янзлаа. гурвангийн янзлаа одоо. Одоо бол яг сая бол тэр сүүлийн нөгөө пайлот центр дээр бас үнэхээр ингээд юг өгөхөр болохгүй байсан л та. Энд ч нөгөө нэг бүхэл бүтэн жилийн хөдөлмөр яваад байдаг. Тэнд ингээ янз бүр болчих юм бол бас жоохон имэйлттэй тэгэл энэ хазарын татаас та. За ингэж болохгүй тэд нэр болгоомжтой гэж ирсэн мөнгө ирсэн. За энэ манай Пич Актеми За. шин салбар нэгж байгаа. Тэгээд үзэгчтэй бас мэдээлэл олгоод энийг оруулсан. Тэгээд Батчарал гэдэг чи нөө солгоо. Тий. Солгоо очаа. Мөнхбаатар гэдэг чи Мөнхбаатар 40 багш. 40 манай нөгөө юуны юу лээ нөгөө сургалтын. Тий. Сургалтын суудаг залуу шүү дээ. Танаа анги. Тий. Бас манай анги. Манай анги те. Манай анги. Пүүж ах чинь манай ангийн дарга л да. Нэг ингээд Топуудын. Чи ангийн дарга уу? Би сая энэ жил ангийн дарга. Ангийн дарга. Сонголтын дээр манай хоёр ангийн дээр сууж байгаа юм шүү дээ. Хоёр ангийн дарга сууж байна. Сайн байна. Танах дээр ер нь хэд хамрагдав? Амар олон байсан шүү. Манайх ч олоо. Маг дээр сая 130 40 л явж байгаа шүү. Пүүж ах чинь ингэж чинь C дээр шууд ангийн дарга томдогдож байгаа байхгүй юу? Тэгээд дараагийн бүх сургалтын дээр ерөөсөө ангийн даргаараа явчихсан. Ангийн дарга. Ах ч өөрөө болооч гэж бодлоо. Бид хүчээр ангийн дарга гэсээр хагаад ангийн дарга болгочихсон юм. Тэр нөгөө нэг Одоо маргалтгаач байсан байна. юу ирдэг ч тийм нөгөө Сенга нэг ирдэг ш. Тэр бас их гоё болсон сургалт болсон тий. Тий. Бид нар яг тэр заалт танхим жоохон тиймэрхүү байсан болохоос энэ тэнд л ороод байсан болохоос бол Синга тэр Синга. энэ аашмтай. энэ сургалтууд бол айгүй их юу яаж байна. Энэ лиценз нөгөөд энэ нас нилээ над бол айгүй их тийм бас цензурын ингээд гоё тогтоогод гэж бодчих. Хүмүүс нэг юу байхгүй нөгөө өнөөдөр багш нь байхгүй л гэсэн чинь нэг эцэг хин ороод асгаж болох чишээтэй тий. Тэгэл одоо хэр ч сагч чи өөрөө чи багш үйж чинь хүүхдүүдэд тоглоулах хэрэгтэй юм. Одоо шинэ лиценз байхгүй л байхгүй мэл шүү дээ. Тэр суухгүй мэл тий. Байхгүй шүү дээ. Тэр бол бас зөв шүү дээ. Одоо нэг ийм байгаа нөгөө фрэнтэй бид чинь бас ингээл янз янзын зааланд эмгтэй ингээд эмгтэй шиг бэлтгэл хийгээл явж байгаа штэ. Гадны нэг юм амар саарна. Тэрний юу гэхээр ингээд яг сургалтын хүүхдүүд дээрээ те яг ямар багш ажиллаж гин, хэдэн багш ажиллаж гин ч гэдэг юм уу. Эсвэл яг багш байна уугүй юу ч гэдэг юм уу те. Эсвэл одоо магадгүй цагтаа ярьж гин уугүй юу ч гэдэг юм уу. Тиймэрхүү амар их хард юм билээ. Тэр юу орж байгаа, яаж байгаа, хийж байгаа нь бол дараагийн асуудал. Хамгийн ихний хэл чинь тэгэнгүүт фрэнд над нэг сургууль дээр очичоод бэлтгэл орж исэн чинь no coach гэдэхгүй юу. Тэгэхээр би чинь надаа нэг юм хэлчлээ гэж бодоод юу гэсэн бэ сая гэдгсэн чинь харал да. Коуч хүү бэлтгэл хийж штэ. Яаж юм бийж болт юм бэ гэд.
тэгж байгаа байхгүй. Тэгээ ойлгож байгаа байхгүй. Оо яг нөгөөдөл чи ингээ айл үчээ. Тэнгүүд нөхдүүд бол бүгдийг ингээ хараад тэдэс нэг ямар ч сагсан бөмбөгтэй холбоотой юм бол баг ямар ч хамааралгүй юм гэж байхгүй заяа. Бүгдийг ингээл кэрлэл явж байгаа байхгүй. Санаа нь бол цаагаараа кэрлэх гээд байгаа шүү дээ. Тэнгүүд харамсалтай санагдаж байгаа нөхөрт бол заалнаагаад хүүхдүүд нь ирцэн байгаад байдаг гэсэн чинь зүгээр багш нь л байхгүй. Тэнд хамгийн гол хүн байхгүй. Тийм бэл. Тийм бас тэр бол үнэн шүү. Тэр угаасаа одоо ер нь яг ингээд бас одоо ингээд секцүүд айгүй их байна. Тэгэл ингээд заримдаа ингээд яагаад очихоор багш нь хийн гэдэг ч юм уу. Тэгээ заримынхан багш нь байхгүй. Эсвэл нэг зүгээр нь оюутан нацраа тавьчихсан ч байх шиг. Тэгэхээр ч одоо мэдээж тэр хүүхдэд юм зааж мэдээж тодорхой төлбөр авч байгаа. Тэгэхээр уул нь ингээд жоох юутай түүн авчны хэлдгээр одоо юу багш нар нь ингээд байх хэрэгтэй байдаг. Яах гэж хүүхдэд сургалт хийж. Тэр хүүхдийг сайжруулах гэж. Тэгэхээр чи багш нь байхгүй болохоор одоо хүүхд юунаас сурах юм бэ? Одоо жишээлбэл сургалтыг сонгохдоо баг ховчлох юм бол нэг 60-аас 70% нь ер нь багшийг харж сонгож байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Байрал хоолч гэсэндээ хамаагүй одоо битээр дээр бол Төв аймгаас ч гэсэн 3 хүүхд явж байгаа гэхэр чинь ер нь Төв аймгаас шүү дээ. Тэ. Тэгэхээр чи байрал хоолч байсан хамаагүй 3. Тэгэнгүүт битээр юу гэж ямар зарчимтай явж байгаа гэхээр зүгээр үсэ заавал хин нэг нь байна. Хоёрын хоёулаа байхгүй байж болохгүй. Одоо зайлшгүй тохиолдол биш бол тий. Тэгэл заавал хин нэг нь байж ш тэнцэж ингээд бэлтгэлээ ингээд удирдаад явж явах хэрэгтэй гэдэг. Тэгээ манай миний мөн найз чинь сая эмлигийн үеэр миний RX-тэй бат таасан да мөн найз минь талархал зөв. Заавал нэг нь байж явах хэрэгтэй. Ер нь тэгээд тэр бэртэж гэмтгээс хаваад хөөгдөж аягүй хэцүү шүү дээ. Би ч өөрөө секс ажиллаж байсан. Тэгээд бас л амар юутай зав байхгүй болчихдог байхгүй. Тэгэл нэг 7 хоног нь 2 өдөр нэг хагасаа бүтсэн өдөр би хичээлдэг байсан. Тэгэл цагсаа би ч нөгөө нэг яг баг дээрээ 7 хоногийн 7 өдөр байдаг юм чинь. Яд хагасаа өдөр нь бол нэг манай багч амардаг. Тэр амралт нь байхгүй болчих. Тэгэл тоолох за юм бүтэхгүй байна. За багчийн секцийг амарцсан гэд аваад яваа. Одоо тэгэл хүмүүс асуудаг байхгүй. Сэгийн секц хаана ордгийг тий? Юу гэдэг одоо тий? Хиний нөгөө гавьяат баяр цогтын секц нь хаана ордгийг? Би ер нь тэгэл одоо яг ингээл хүн яг л одоо хүн багшийн аягүй хардаг болсон юм билээ. Тэр дэрж баг зөвдөө юм. Тэгээ юу яах юм бэ нөгөө энэ подкастыг бас манай ээж аваад үзчихвэл энэ бүтсэнд бас яг анх удаага гэдэг. Нөгөөтгөөстэй. Юу бол тэр хоёлоо байхгүй юу? Тэр хоёлоо анх удаа байхгүй байх гэдэг наа энэ бүтсэнд. Хаач нөө. Эс нөө нуруу таталт руу орно шүү дээ. Наа чи тэгээ ярих. Манай найз танаа дүү чи ер нь насанд явчихжээ. Сая эдний байгууллагын тэмцээн болно гэ битээр нэг хэд хоног бэлтгэл хийлээ. Тэгэл айгүй дайжгүй манай найз чи хөнгөрцөн хөөрхөн бас хөндүр орж ийн марж ийн бас нэг жоохон бэлтгэл яагаад ингээл явлаа. Тэгээд тэгсэн чи нэг жоохон нэг урагшаа нэг жоохон хамгаалт хийлгээл тэгвэл тийг ингүүл ингэн гэ нэг жоохон шийтгэл мэдгэл маягтай юм яасан чи нэг юм уу 30 сүнэлт сонсоод нэг юм чи амиа тавхнэ хүнтэй мөргөлдөөл ухаан жолоогүй урагшаа дайраад гүйж байгаа л авчиад ёо нуруу татсан гэ гараад ир. Тэгээ нуруу зүгээр болдог одоо баг сизон аут уу. Харин баг сизон аут. Одоо ямар ч ийшээ гараад нэг эмнэлэг рүү явъя да. Байхгүй. Тэгээ нуруу татчихад Одоо гэдэг үргэлж хамаагүй болохгүй шүү дээ. Тэр нь яриад дуусчих юм. Тэр бичлэг юусэн энэ дээр өгчих юм уу? Бодлоо. Яг юм бэ. Тэгээ нуруу татчихад дараа нэг харсан чинь нуруу татсан газар хөвтөөдсөн наа чинь тэгээд уцаа стори дэргээ даач завтай хөвтөөдсөн. Тэгээд нуруу нөвдөл байгаа юм байна да гэж бодол баг нуруу гайгүй миний найз гэж асуух гал дөхөөл зойртоо латсан чил нэг л хөхрөх чимээ сонсогдоод яваад чинь нөгөө нуруу татаг хөвдөжсэн найз маань яг тэр байрлалаараа тэр чигээрээ нам Өч тэр ухаалт малцсан юм шиг байна. Тэр зургийг нөө Нурууныхаа нөгөө шокнд болоод үлдээ шокнээс болоод ухаалт хэсэг ухаалтсан юм шиг. магадгүй байна. надаа одоо 42 секундын бичлэг байна. Тэгээд цэвэлд орж өөрөө зөвшөөрөл яг подкастынхаа үзэгчдэд үзүүлэхгүй дээ. Шок мөн үү биш үү гэдэг тий. Хохирлт тод сонсогдоод байсан гэдэг. Цэвлэр ойртсон хохирох юм ойртоод Хүн ч бас ухаалтахаар хөхөрдөг гэсэн шүү. Өвдөлтөй шокнос Тэгээ айгүй амарч усаад ирж байгаа юм чи. Тэр чинь нэг 2 минут л унтсан юм шиг дог хийгээд л ингээд бөмбөг дэрэлцээг нөгөөдлийн хамгаалтыг хараад тийчээж бас шаналал байж байгаа шүү. хагад л байгаа. хамгаалт хараад яж хат ингээл харгуулаад
Тэр нэрээ баг ухаалтсан байж магадгүй. Ийм л энэ баха. Тэгээ нэг нь тасалжуулаад нэг нь тоглоод нэг ийм л Насын өнө гэдэг нэг лүдима гэдэг шиг л байна шүү дээ. Цэглээг нь. Харин тийм ээ. хөнгөрч наа чи зүгээр зазалт мацалт нөгөө хуучных шиг үсэрж гарч ир тогтж байгаа доороос ингэ цацж мацаад галзуураадсан халаалтан дээр. Гураас нэг тогтж байгаа л шидчихдэг тэр мэрийг хийгээд эвгүй байсан үгүй. Эйгөө. Баргаал жоохон турцсан юм чи одоо нэг дээрэс нь үзэндээ ухааны бодоол байсан чи. 30 сониалтгийн шалт юм эс. Би амар харамсаж байгаа шүү тэрэн дээр. Тэр бол цэвэр мэнэ бороо ирсэн. Амар хайргуу тавьчих юм чи урагшаа зүгээр өрөөсөн. Тэр чигээр Тэр чи гоё шүү дээ. Бид нар ч одоо бэлтгэл дээр ингэдэг байхгүй юу? Багийнхныгаа 27 шиднэ гэдэг 27 торгуул хийнэ. 20 алдах юм бол өөртөө хурдан яг 28 27 хийчих юм бол арын албаны хурдан арын албаны 10-аад амтан сууж байгаа шүү. Хөө нөгөөдөл бид нар хурд хийх гэж үзэж байгаа шүү. Бүх торгуул амар нямба шиддэг байхгүй. Тэгэл алдаад янгот. За өөртөө гүгээд гүйт. Эсвэл мавис ягаад бид нар яг ясал гүйж байгаа юм чи. Та гүйжсэн үү? Гүү шүү дээ. Хэдэн удаа гүйсэн? Нэг л гүйсэн бид нар. Төгөндөө. Тэгвэл бас 27-оос 27 гоё л энэ те. 27 гэдэг чи нэг хүн хийж хийдэг та. 2 шидэл ер нь 3 алдах л ирэх 2 алдах ирэх мэрхтэй юм уу 3 алдах ирэх мэрхтэй өгöd байхгүй. 15 тоглож байгаа шүү тий. 14 билүү? 15 байгаа. 15 3 алдгал ирэх. 15 болчиход ахгүй одоо нөгөө тулга орж ирээд үү? Тулга орж ирээд. Зөв. Тулга гэснээр тулга ямар гоё тоглолоо тэр. Яаштай галзуурсан. Одоо тэг хүн болгон тэгээд 4-р төндөр байлахгүй яасан л гээл тэгээд одоо тэн дээр тэгээд нэг бас нэг мийлэрч өөр ямар тоглогч вүлээ. Одоо тэгэл 4-р таймыг дуусгах нь гэж л бодож л гаргаж байгаа шүү дээ. Тэгэл тэн дээр хүмүүс одоо хүртэл тэгэл яагаад толгыг байлгасангүй нэгсэнгүй ингэсэнгүй. Тэгтээ нэр одоо боломж олсон дээр нь асуучих. Сүүлийн 2 тоглолтын дээр сүүлийн тэр хувилбарууд дээр хувилбар явсангүй юу эсвэл милэр хөдөлсөнгүй юу гэдэлсэн. Хөдлөхгүй юм уу? Аваад ингэж зогсчиход байгаа. Яг ингээд бөмбөггүй бах та. Бөмбөггүй бах та одоо жишээлбэл ингээд багийн лидерүүд чинь нэг улаарж гарч ирж нэг за хувилбар уссан байсан ч хамаагүй за чи аав шүү гээд коуч хэлсэн л бол ерөнхийдөө нэг дайрж гарч ирээд тэгээ олон дундаас чинь тийм шүү дээ. Ярж зүсч гарч ирээд яаж яачаа бөмбөгөө авдсан шүү дээ тий. Заслаам хүлээгээд байгаа юм уу гэмээр бүр ингээд тэндээс юм руу заагаал хүн амтан хүлээгээл ингээд л байгаа юм шиг ингээд. Нүгэр бас өөрөө нөгөөд энэ тэгвэл яг бас наашаага нөгөөд ахгүй юу. Тийм л юм байна. Ер нь яг тэгээд ерөнхийдөө тэг гэж хэлээгүй мөртлөөсөө би чи яах тэгээд за биднэрт одоо бүтэн жилийн хөдөлмөр тэнд одоо байна шүү. Энэ тоглолтыг бид нар те уул нь аммаар үнэхээр болохгүй л авахгүйсэн чи яадан гэдэг юмтай бид угаасаа би гэж ярьж байгаа. Тэгээ эндээ буцаж ирээд тоглох нь чухал байна. Энийг авчиж дараа Монголд нэг эрэхт нэг яаж иж байгаад нэг янзлаа л гэж байгаа юм чи тэгээд. Тэр утгаараа ч гэсэн ерөнхийдөө тэгээд бас милер эдэр бас жоохон нөөсөн байж бас болно л доо юу. Юу асуучсан минь? Нөгөө сүүлийн тоглолтын дээр Барса нөгөө авчиад цолгоор алдчихдаг шүү дээ. Юу гэж заачдгийг гарч алдаал гэд гүргээд байгаа. Яг тэн дээр өөрөө ихсэн шүү дээ. Яг айр хурдан явжсэн аа удаашрууд ингээ хартчав. Тэнгүүт нөгөөт гинтлаас ирээд зогсон чи алдаа тэр бол шүүгч үзэмжл байгаад байгаа байхгүй. Мэдээж айлын талбай дээр тоглож байгаа. Тэрийг авч хийгээл болчихж байгаа юм л да. Тэгэл ерөнхийдөө бас нэг тий. Тогтож байгаад алддгаа юу гэж байна? Тэр чи яах юм тэгээд болчихсон юм. Гэхдээ тиймэрхүү юм дээр нэг хайхтар загнахгүйсэ зэврэг мөрөг шиг. Ах юм. Зэврэг шиг үед одоо жишээлбэл цэвэр дээр тогтож далжинж жагаад гарч ирээд алдаад тэгээд баг нь 2 оноор хожигдсан бол тэгээ ер нь толгоогүй шүү дээ. Хэцүү. Дээрээс нь ч байсан хажуугаас нь хаанаас нь ч байсан 2 оноо гэдэг. Нөгөө гоё хэлдэж шүү дээ. Наадга мөрийн сарич хамаагүй авчаа хий гэдэг. Нөгөө манай Сэги тэгдэг таамаг зүгээр заацчих гэдэг. Яг Барса тэгмээр л байсан л. Тоомо зүгээр заацчих гэж манай Сэги чинь тоомыгоо сайхан явуулсан. Адилхан 2 оноос зүгээр заацчаач гэдэг. Зүгээр заацчаач. Хорно штэ манай. Томыг бол нэр ганц дарж байгаа нөө. Тий. Манай Сэги бол асуулах гэж болно шүү. Байхгүй болгож байгаа шүү. Бэлтгэлтэй. Яа нөгөөх нь чи инегээл тэгэл алан шүү гэл тэгэл. Тэр хоёрын гоё юм ярил л тахаа. Гэхдээ манай хоёр одоо яах вэ? Тэгээ надтай хамт баг хөвшөрж байгаа хоёр юм ч гэдэг зайлт. Одоо асан үлгүүд багт өдөө олон жил явхад ер нь зүгээр одоо асан үлгүүд гэж дуудаад байгаа зөв буруу юу? Зөв шүү дээ. Сүүл харин Чингис Бронкс болсон байгаа. Сая яг нөгөө юун дээр болохоор Чингис Бронкс ч юм болохоор манай BCL дээр спонсор орж ирсэн. Тэгээд ерөнхийдөө Чингис гээд явж. Одоо л хасаар.
Хасаа үлгүүд багийн энэ олон жилийн хувьд одоо юу гэдэг нь та бол ихэнхдээ нь хамт байсан. Тэгэхээр яг нэг юм бутрах ч гэдэм үү, уналттай нэг тийм эвгүй одоо баг бутарж унах ч гэдэм үү те. Тиймэрхүү цаг хугацаа байсан уу юу? Байсан шүү дээ. Хэдэн онд байсан? 12 онд илүү нэг жил цогоох би цоожо гоно би дөрвөл үлдсэн байсан. Дөрвөлхнээ юуны заалан бэлтгэл хийгээл. Нөгөө ганы биш нөгөө төмөр замын заал биш шүү дээ. Тэн дээр бэлтгэл хийгээл байжсэн. Нөгөө нэг жил нөгөө Бусдууд найцсан. юу яадаг? Лавс мавс эднэртэй нөгөө хашааны гадаа гарчдаг жил үү? Биш тэр чинь биш. Тэрний өмнөх жил. Өмнөх жил. Өмнөх нь үү? Бус нь ямар тэгээд тэр жил нь одоо том чи авдаг жил баха. Том чи 12 онд тийм шүү дээ. Тийм тэгээд авдаг жил шүү дээ. Том нэг нөгөө эхэлж яхад чинь нэг хоёр тал эхэлж мэрхэлдэг жил юу тэр чинь. Тийм яг Тэр чинь дараа 13. Одоо тэр гоо яриад өгнө заяа. Том чинь тэгэхээр чи хаст байгаагүй SBL Bex гэдэг багт байсан. Үгүй лөө. Том хаст байсан. Том хаст байлаа. Тэрний өмнөх жил нь Баян зэрэг бүс. Тийм тэрний өмнөх жил нь манад орж ирсэн байхгүй юу? Отисоос тоглосон өмнөх жил нь. Өмнөх жил нь Отис тоглоод Отисоос тоглоод тэгээд 13 онд хасар орж ирж байгаа байхгүй юу? 12 онд болохоор Отисоос Sprite. 13-аас 12-оос 13 он гэх юм уу да тэр чинь тэгвэл. Тийм 12-оос 13. Ямар ч бүүлсийн төрүүлдэг жил юм уу? Үгүй. Тэр хавцаа байгаа. Яг тэр Баян зүр бүс чинь 13 онд төрүүлсэн шүү дээ. 10 биш 12 онд. 11-ээс 12 юм уу? 12 онд ч юм болохоор Том Баян зүрх бүст байгаагүй. Байгаагүй. хастайсан биз дээ. Хастж байгаагүй харин Отист байсан гэдэг чинь. Байгаагүй. Sprite тоглосон. Sprite тоглоо. Тийм. Тэгэл манайх ямар ч гэсэн бүүдээ эдрэг авдаг жил байхгүй да. Асуулгүй чинь бүүдэтэй, санчиртай, өөнөөтэй, цоожоотой, Тий, отхон мөнх. гоонотой. Нөгөө над дээр ирдэг жил юм уу? Тийм баха. Мөнгө медаль авдаг. Тийм үү шүү дээ. Европ явдаг байхгүй да. Тийм. Тэр жил чинь. Тэгээд никл жавхаа тий. Өөр чи хин юм байла. Тэр жил та дөрвөлхнээ үлдсэн байсан гэсэн үг. Легонор Тийм бүр хоёр тамирчинтай л байсан. Тийм үү? Тий. Легонор нөө Кимарли ирдэг. Тийм Кимарли эдэр ирдэг байхгүй. Кимарлиг буцаж авчирдаг байлаа байх. Билүү дээ. Нэг жил ирээд Өмнөх жил тоглолцсон. нэг юундээ тоглолцоо. Өмнөх жил аватартай тоглолцсон байсан. Нөгөөх нь ямар картер лээ? Нэг гоё гар байсан юм аа. Чарльз Чарли. кард блог тавьдаг. Тийм. Амар блог тавьдаг. Тийм. Тэр жил чинь бас нэг эвгүүцсэн. Тэгээд тэрний дараа жил чинь болохоор нөгөө алдарт хэрүүл болдог жил шүү дээ 14. Оруулна оруулахгүйгээд 13-аас 13 онд. 13-аас 14. 14 оны жил. Тий. Тэгээд тэр нөгөө нэг SPL чинь нөгөө нэг Слот дээр авсан шүү слот дээр авдаг байхгүй. Тэр одоо яагаад тийм болсон гэхээр нөгөө тэр жил чинь нөгөө лиг хуваагдаад тэгээд лигээ заавал дээдлэг байх хэрэгтэй юм шүү дээ. Тэгэл яах. Тэгэл бид нар ярилж байгаа. За одоо Монголын сагсан бөмбөг холбооны юуны сагсан бөмбөг холбоо гэж зөвөр байх хэрэгтэй. Бид нар эндээс зэрэг цолоо авсан гэл бид нар ч одоо ингээл амар их л тэрүүгээр үзлээ шүү дээ. Тэгээд шинэ ордон дээр лиг хийсэн чинь эхлэнгүүтээ багууд нь нөгөө супер лиг руу яваад спортын дуурд л яваад тэгвэл манайхын ганцаар нь үлдээчихэж байгаа байхгүй. Тэгээ оруулахгүйгээд за тойрог явцдаг л баг. хараг явцсан шүү дээ тэр чинь хоёр тойрогч явцсан. Тэгээд бид нар чинь хууяа ингээ орох уу барих уу болоод гэдэг гэсэн чинь тэгвэл та нар салж ор гэдэг. Тэгэл хашааны гадаа бас бараг 2 сар байсан хөө. Тэгэл нөгөө тэр үе чинь тэгэл нөгөө за бага одоо тараах уу яах уу гэж манай асуугчаас тэр үед бас их гоё шийдвэр гаргаж ирсэн. Тэгвэл орохгүй ч бас энэ жил та нар зүгээр цалингаа аваад баг дээрээ бай. Энэ жил орч чадахгүй ч байсан. Тэгээ дараа жил мэдээж орох байлгүй. Энэ жил та нар тэгээ цалингийн чи өгчөөд ингээд байлгаа гэдгийг дэрэнгууд тамирчиж өөр аюу гоё болчихж байгаа байхгүй. Тэгээд бөө юм болол ингээл ингэж байгаа гэсэн чи оруулахгүй ингээл хүмүүс чи бөө юм болол гэсэн чи яхад SPL чи тэг нэгдэж орох тийм нэг юу гараад боломж гарч ирээд. Тэгэл тэр ч одоо соко захиралтай чи одоо хамт явж байгаа зайлал. Тэгэл одоо манахтай нэгдэж. Тэг энэ хоорондоо яриад ямар ч би ч туслах байсан болохоор ярианд нь орооч. Тэгэл эдгтээ нэгдсэн чи салж орох болж байгаа юм. Угаасаа салж орох болж байгаа. Тэг чи нөгөө Бямба Дөвшөө 2 сайна 3 билүү харцаг руу орцсон ч билүү. Өөр хин ч үлээ ингээд ямар ч байсан ингээд салж орж ирсэн. Тэгээ SPL рүү ч болохоор Сэги, Том,
Бадрах. Дэк үлээ. Дэг угаасаа байсан. Үгүй, дэх байжгаад Дэк чи Дэг ч угаасаа S-Build-н байсан. байлгүй. Байлгүй тий. Дэг мөнхтөр өнтер чи S-Build байсан байхгүй. Тийм. Тэр чи 13 Сэгийн итер чинь тэгээд Тийм. Ногоо авцтай. нөгөө нэг ший тагалдаг Clark гэдэг чинь яг SBL. ер нь бол би бол яг тухайн тэр үеийн имийг бол би бол тулгаахыг жоохон буруутгаад байдаг байхгүй. Юу гэхээр зүгээр оруулчин л хэвчтэй тий. Оруулахгүй байжгаад хоёр эвгүй багийг нийлүүлээд бүр амир болгоо ичиж байгаа байхгүй. Тэр яг оруулаагүй яг тусдаа явж исэн бол жишээлбэл Сэги Том 2 нийлэж үгүй шүү дээ. Тэгэхээр чин Дэг Сэги 2 бас нэг баг аваад ингээ авцсан те. Энд нь одоо Том хинтэч үгүй бас ингээ нэг баг аваа ингээ авцсан. Айгуу гой баланстай явах юмыг авч. Нэгийг гадуурхаад байгаа юм шиг ингэж байж яснаа. Тэгээ тэр чигээр нь хасч чадахгүй бас тэгэл буцааж ингэж оруулах шийдвэр мэдрүү гаргаад ч юм уу те. Тэгсэн чи яг тийм тохироо байсан байвал яг хаа. Хойлтааны онлоо. Хойлтаа яг ингээ тэр багийг ингээ шүү ингээ. Би ихлэ таадаг бандан заяа гэдэг. Олон нийтэд ингэж гаргуулаа. Тэр бас хөв тавьсан шүү те. Хэцүү шүү бас. Яваал очихоор тэгэл тэгдэг ингэдэг танаа ингэдэг бас нэг хэсэг бол хардаарсан зүтчлээс лиг бол бас. Реал хэрүүл. Тэгээ байж байгаа сарч. Тэгээ сая хамгийн сүүлийн нийлүүлэлт чинь манай Том чинь тэгээд багаасаа амар том банд болсон шүү дээ. Цалин мөнгөөрөө бандуулаад, тоглолтоор бандуулаад нөгөө очиод хоёрын хэрүүлийг сонссон. Чи юм уу мэддэг юм уу гэдэг. Чи тоглохоогүй чи мэддэг юм уу? Чи яагаад тийм мэддэг хийж байгааг ах чинь Том руу хасаад баларсан гэсэн. Нөгөө тоглогчтой холбооны юм дээр. Дээ би тоглохгүй гэлж. тэгсэн чинь тэр үе бас их томч мэддэг болсон юм байл. Ер нь би тэг сүүлд нь бодоод энэ загсаа чи ингээд бас яг ингээд задрах чахт нь бас ингээд гоё нийлүүлээд хайчиж байгаа юм шиг юм. Би өглөөсөд ирсэн чинь нөгөө чинь муушуу чилэг байгаа байхгүй. Андаа ярьснаар ярьдаг нөгөөтөнд дагадаг чинь бид нэг өгөөс зааж гэж оронгуудаа шуу шаацсан. Юу вэ? Нөгөө боосоо залгаал Том ч үсээ тоглохгүйгээ ярьж шүү дээ. Яаж байгаа юм холбооны урдаа Том яагаад ийм ярьж байгаа юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ? Том чи одоо юу юм уу гэсэн чинь нөгөө миний уцаг явахгүй гөрөж үрж энэ таард юм байна. Тэр 16 онд бас нөгөө юунд амар хөлөгтөөж илээ. Том муушуу эднэрт. Хоёр талыг болж исэн шүү дээ. Тэгсэн чинь бас нөгөө хэдүүлээ нэг ажил хэл зарлыг ингэвтэй. Нөгөө 21 аймгийн лигийнхнийг ерөөсө тэр өдрийн тоглолтод зүгээр шууд тоглолтоо хайчих маачдаг. Авиш нөгөө багийн нэг авч тоглолтын хаяж маяглал. Гэж тулгаас дөө алгах шиг авч өстэй тоглолт хаялаа та нар маань маах одоо тоглохгүй моголохгүй гэл амар тийм буцаа ордон дээр ирсэн чинь нөгөө чи халаалтанд гарсан тоглож ирсэн. Йоо. Тэр чи өдөр нь илүү нөгөө тоглогчтой холбооны хууралгаа нэг болдог штэ. Ордон дээр нэг хуралдааг уу юу? Тэгэнгүүтээ тэндээсээ гарангуудаа 91 тим шийдвэрт хүрээд хоёр тал тоглохгүй гэдгсэн чинь хударчдаг байхгүй юу? Бараг цаг хугацааны хувьд нөгөө 21 нарийн төрүүс тоглохорч байлуу. Тэгээд тэрэндээ тоглохгүй гэчээд хүрээд ирсэн чинь манай хэд чинь халаалт нь гарч идэм байгаа зү. Тэгээд бөө юм болно зү. Ингэдэг байхгүй юу? Бараг тэ. Ярьсан байхгүй. Бид нар чинь тэр хоёр лиг тоглох чинь ёстой бараг ихийн эцэг тоглоом турахгүй гэж л бараг тоглож байгаа шүү. Энэ талдаа тоглохгүй болохоор энэ талын дээрлэхэд энэ талдаа тоглох энэ талын дээрлэхэд гэл ёстой бас л зовлон байсан шүү. Яг дундыг барилдлаад бас яг тэр хоёр лиг тоглоод те. Тэгээ сүүлдээ бид ч аврагд л гараад ирэнгүүт ер нь барахааргүй шинжтэй болоод за боллоо гэдгээ хэлээ. Тэгээд итэг үнтэй мараа гарцсан байлгүй юутаа гарцсан байлээ. Тэгээ явсан шүү дээ. Өөр ширмэр яриад гоёо эн чинь би нөгөө нэг цэвлээ арилдыг аваад орчих гээд байдаг. Нөгөө юу төв ургац руу нэг болоо. Тэгэнгүүт наадвал чинь надад хэлж байгаа үг нэрээс энэ нөгөө үлгүүд чинь ингээд нөгөө 21-т манай хоёр тоглогчоо өгч тоглуулсан болохоор бид цаас ингээд өрөө дараад буцаад эндээс тоглохгүй болохгүй байна. Андаа ойлгоорой. Одоо би л тим яриг өөрсдөө тим ярьсан баг шүү. Сонирхол нь өөрөө арилд гисэн байлгүй нөгөө хасаас үсчмээр тэгээд нөгөө амбуктаас гүүг хийж чадахгүй тэгэнгүүт арилд гисэн юм байна л да. Зээлдэрж өгсөн юм бол. Би бол угаасаа анхнаасаа Том яриад тэгээд шууд Арби чамаг ярих чи ярьсан чи юу гэсэн юм бол? Нэг хэрэг сүгдээд цэвдэсэн бодохгүй байна. Яг санц дууруу шүү. Гарч ер нь санц дууруу шүү. Нуруудтай л хөвтөд болчихсон. Тэр манайх нөгөө 3-1 хөл хожигдж явж байхад арилд энэ хоёр яг орцсон хэрэгээс амар гаргасан шүү. Тэр манайх зөв явцсан байсан шүү дээ. Тийм шүү дээ. Бүр сэтгэл санаар унаа тий. Кофе шоп ороод биш нэг нөгөө цус гарсаа гэдэг юм байна. Амар тий.
Би нөгөө манай нэг зоргог найз байдаг байхгүй. Битэр яг 3-1 болц. За. Битэрний газар нэг бас нэг жижиг юм ярьцсан сууж ирсэн чил. Нэг сургасаас эднэр л караокед байна гэж шүү. Кофе шоп штэ хаа. Яаж ч юм болгоо шүү. Тэгэл яваад орсон. За эднэр чи кофентас амар үзчихсэн. Юу вэ бүүжээ? Ахаа гэдэг. Тэгсэн сууж байна. Тэгээд нэг бас нэг жижигхэн юм болоод тэгэл яс маргааш нэрээд өстой. Машин жүгдөг шүү. Хэвээ нэг нэгээр машинцсан тий. Яг 3-1-ээс чи яг ингээд гарч тоглолт дуусаад гарч ирэх чинь айгүй сонирхолтой юм чи. Хоорондоо нэг юм ярихгүй тэгэл яг 3-1-ээс гар тэгэл байжсэн чинь л ээшлээ гээл. Тэгсэн чинь дараа нь тэгээд байгаа Санчир Том 2. За хари тэг маргааш эвтэйхэн зөв цуглаа шүү моглоо шүү гэж ярьсан чи. Бүгдээрээ гадуур үйж явах. Бүгд кофе шопд үйж явахгүй. Энэ тэрүүгээр 2-3 салцсан кофе шопоор кафе бэнэ Томс гэдэг. Үүсгэсэн үү? тий. Тус жижиг. Тэгээ маргааш нь бэлтгэл дэрсэн юу үтсэ, зос үтсэ гэл энийг одоо асуудаг гэдэг. Тэгэл яалтчгүй тэгэл гусч байгаа юм чи. Тэр ч бас гоё юм болсон тий. Тэр юун дээр чинь тэгж байгаа. Яг нөгөө төв урус хүлгүүд хоёрын финал дээр чинь тэгж байгаа. Тийм болж байгаа. Тэгээд дараа нөгөө нэг юун дээр дайчт хүлгүүд хоёр тоглосон шүү дээ 22 онд. Тэгэхэд чинь би бас далайг чи зүгээр ороод ирээ, хамт ороод ир, хамт ийшээ ингээд тоглочих моголчих гээд нилээ ярьсан байхгүй. Тэгсэн чинь муу шаарч яг тэр нөгөө нэг сүүлд нэг оноо байсан чинь 3-аас яг 45 дээрээс Яа, ингэж тойрж гарч ирдэг өө. биш ээ бөмбөг. Бөмбөгийг нүүрний шугам дарж орж ирэнгүүтээ 70-45 дээр байдаг гэсэн. 70-45 руу задалдаг байхгүй. Эсрэг талын корнероос орж ирээд 70 руу задалдаг байхгүй. Тэрийг авч чигээд хожигчсан манайх. Тэгэл бид 70 ч юм хогийн. Хамтдаа бараг те олон жил хүлгүүд хожигчаад хамтдаа хүлгүүдийг хожиг гэж чад юм уу хүлгүүдээ нэлж манайгаа хожсон зайл гэдэг найзтайгаа муудчихсан Нэг тоглолтын өөнө аваад гарчиж байгаа. Тэгсэн. нэг тоглолтыг өө навцсан Тэгсэн. Яа эднийдээ цуврал болгосон. Хүн цуврал болсон шүү дээ бас. үгүй тэгэд ингээд Манайхан тэгээд харахаар ингээд ерөнхий ингээд манайх болчмоор харагдаад байгаа байхгүй яг байрал болгонд л аюу айтаахан л санагдаад болчмоор харагдаад тэгсэн мөртлөө яг тоглосон чинь нэг тоглолтод яасан гэсэн чинь нөгөө аюу их ярьдэн шүү дээ бүгдийн 5 болгон суулгаж ирсэн аа аваачаад цогоо насаа мэндэ 3 тажигддгүй тэгсэн. ойлгохгүй 3 юм чинь ойлгохгүй мисэрэг манайх яваач юм чи Нэг тоглолтоор ан 7 торгуулалтад хожигдчих. тэгээ нэг тоглолт ингээд 4 тоглолт ер нь яг хожигдсан 4 тоглолт мараг энэ 4 юм байна дөө Анд тэр 7 торгуул өөрхий амар алдсан л та. Гэхдээ хамгийн амар нь ер нь тим тоглогчдыг тим түүх байдаг болов гайхаад байдیں۔ 7 торгуул шидэл яг долуулангийн алдсан. Ерөөсөө тим торгуул штэ тий. Тэгэхэр чин бас Эсэргээрээ сонсч ирсэн бол Тэр тоглолт чи амар нөгөө миндэд бологдуулдаг тоглолт үгүй лөө. Тийм баха. Миндэ яг нэг тоглолтын дээр байхгүйсэн чинь мэндэ байхгүй байгаагүй. Байгаагүй хөө. нэг тоглолтын дээр нэг Үгүй, гიშгсэн үгүй. байсан мэт. Үгүй. Баха миндэ Миндэ нэг гიშгсэн юм аа. Мэндэ чи 6 тоглолтын зургууланд нь байсан. Миндэ чи Би ч өгн хамт хэлсэн юм да. Би нөгөө мэндэгийн ийдгий чинь мэддэг юм болохоор за наа чи яг чамаг ийш нэг баруун руугаа ингэж явуулж байгаа л дундаас таасгаал өсрэг гараад чинь таасгаал блок тийш яг ингэж тэр бичлэгний яваад гэсэн юм. миндэ хамгаалт гоё шүү дээ. Миндэ яагаад манад гараадаг байсан хүмүүс. Миндэ яах юм бэ? Миндэ зүгээр хамгаалалт 50 он авчихсан. Тэгэл болоо гэл тэгээд гаргацдаг шүү дээ. Миндэ бол хамгаалалт. Шунохгүй л болно. гой шун л да. Гашраж Нэг аргад бай. Нөгөө нэг би таныг хөгөд та намайг хөгөд нэг гэдэг шиг ар мардна гарцсан. Шийдрүүгөө хөөж мөөцсөн энэ тэр. манай миндэ гоё бол. Ажиллажсэн бүгд хамт аваар. Залуучууд ер нь түлхүү орж ирээ тэгээ миндэ гарсан уу? Өөр шалтгаан байна. Миндэ яг бас л гэрээний асуудлаас. Аа. Арай жоохон илүү саналтай. Харин тэгээ танд далааг ярихчихсан нь ингэ далаа чи манад баг гэрээ хийцэн шахуу байсан шүү дээ. Тэгсний дүүн дуудаад аваа авчихсан. Эвс рүү. Яг миндэ эвс рүү явсан шүү дээ. Тэгсэн чи далаа маргаашаас нь лөө нөгөө нэг 2 хоногийн дараа эвс рүү явах га. Тэгээ манайх чи эвстэй нэг тохироо гээд. Тэгээ за явах гэж байгаа нь тэгээ явсан. Дүүн дуудаад аваа авчихсан шүү дээ. Манайх тэр жил байж тээ. Тэр нөгөө дайч юу хоёр тоглолдог жил 70 минут хоёрыг хоёулын госгоос авах. Ер нь бол. Тэгээд хоёр амьсгаа өөрснөөс нь болж байгаа хгүй юу? Яг за зүв инээ тэрэ гэж явж ирсэн аа. За яг дараажлахаа гэдэг. Яг дараажилгээл тэгэл аах. Тийм болсон байт юм аа. Гэтэ ер нь яг тэгээд за зүв болж тохирчоод мөрүүлжсэн тохиолдол байна уу? Зөндөө юу? Гайгүй хаа. Гайгүй юу? Гайгүй хаа.
Энд том багуудад бас гайгүй Сая байна. далайг шин тэрэнд орох юм. Мөрсөндөө Аа. далаа юм чи оруулнаа энийг бол. Тим амир гүжээр оруулдаг. Далаа бол бас л нөгөө нэг арай жоохон ахуй санал манал ярихтаар тэгээд яах юм бэ одоо тэгээд явуулчихгүй дөө одоо ямар юу яах хүмүүсийг одоо тэгээд энэ тал нэг барайл одоо ингээд яах ч хэцүү шүү дээ. Би бол зүгээр далааг яг жигнэсээ тэгж боддоо шүү дээ. Хангалттай яг өөрийнхөө тоглолтдог төвшөндөө ерөөсөө үнэлэгдэж чадаагүй тоглож боддоо шүү дээ. Ер нь бол яг тэгэхээр хүмүүс ингээл нэг юм одоо яг ингээд за магадгүй шгшээгийн сонголт Монголын дээр ч гэсэнтэй ингээд далаа малаа дандаа байхгүй те дандаа өөр тоглогч нар ингээл яг тэр үттэй чи ингээд нэг эсрэг нэг би аягуулсан нөгөө мэддэг байхгүй далаа хинтээ тоглолт энийх нь эсрэг тоглож чадахгүй мавич зүгээр ингээд атгуулчих юм чинь гялс авч чадгуулаад тоглол наадах юм даа гэл далаа бүгдийг нь янздаг гэсэн шүү дээ далаа чи эвгүй юм чинь солгоотой баруунтай эргэн тэгэнгүүтээ эргээ аягуул дундаа шидчин тэгснэ нэг ийм чинь тэгэнгүүтээ шахажсна эргээ солгоо молгоо татчин те доор моороос өнгөрөөд татчин амар бол скиллтэй байхгүй. Тэгэхээр далаа тэр жил манад байсан бол хэрэгтэй л байсан. Тэгээд бас Эпсэр ордог жилээ юу? тий өндөр тоглогч манад бас дутуу байсан шүү дээ. Манай хэд ч бүгд нөгөө өндрүүд нь бүгд рүүки өөрхий яг бас гараад бас яг алах хэмжээнд хүрээч байсан юм чи. Тэгэж чи хин юм байсан юм бэ? Рукинер нь Аль далаг явдаг жил чи манайх чи нөгөө бага тэр ерөөсө үлдсэн хүн чи ерөөсө Сэги Том далаа насаа Миндэ гэдэг энэ хэдэг авч үлдсэн бол тэгсэн чи Миндэ тийш ингэж яваад өгч байгаа. Далаа араас нь дагаа явж байгаа. Насаа улирлын дундуур 24-нд авраг амгахт ингэ болцсон баг. Тэгэл тэр үлдсэн юмсэн Сэги хаваад үлдсэн баг. тэгээ өөнөө байсан уу? Өөнөө байгаа өөнөө угаасаа явцсан. Тэгээ та нөө авраг авсан юм уу тэгээд? Гоош 22 оныхын яриад гинөө чи. Гэхдээ та болохоор нөгөө нэг далааг эпс рүү явсныг яриад нь шүү дээ. Тий. Тэгэхээр чи далаа явсан жил та авраг авсан уу? Тийш авраг авсан. Тэгвэл яг минди яг рукинер орж ирсэн юм байна те. Тэгээд далааг авч үлдсэн байхгүй. Тэгээд миндэг болохоор би болохоор авч үлдмээр үнгээд авч үлдсэн болно. Миндэг юунд нөгөө солилцоонд оруулах тоонд оруулаагүй байхгүй. Тэгээ би миндэд өөртөө жилжсэн байхгүй. Тэгсэн чинь миндэг яг санал болгож байгаа гэрээ мэдээж баг л байсан баг л та. Ер нь бол манайх гэрүүд баг байсан шүү дээ. Ер нь манайх баг зардлаар 2 жил бол Автсан. айгүй сайн явсан шүү дээ. Тэгсэн. Хүүхдүүдийн өрөвгүй жилж байсан. Яг тэ тэгэл эн чинь нөгөө нэг одоо менежментийн асуудал Тий, болчиход байгаа байхгүй. Тэ эрийг заавал тех ёстой гэж байгаа юм шиг. Ер нь яг хөө тэгээд арын албан өөрсдөө ямар ажилласан боо тэгээ тэр юу нь л одоо гарч ирж харж байгаа гэсэн. Тэгээ миний ч хэрэг бүтсэн. Би ч өөрөө ажлаа өгснөөхөө дараа 21 зарлж марлахаар болсон чи ингээл нэр хөдлөл бүр ингээл угаас нэр хөдвөр. Би өөрөө гайхаад байгаа. Тэгэл зоог хийдэл ирээдүйдэл яриад гэсэн чи. Хаа та өөрөө яана гэсэн биш. Би тий гэд. Өөрөө бүр ингээд сандраач юм. Нэг сүү ихний нэг сар мар бол ам бүр ингээд бэлтгэл рүү өөрөө явж ороод нөжөөлчгүй мэлчгүй гэж дургыг нь өргөчих гээл. Тэгэл ингэчээштэй та нар гэл юмны ороо баг заачих гал. Тэгээ би ч нөө бууж ирдгүйсэн чи тэр баг. Би ерөөсөө бууж ирээгүй тэр юг баг үлрэлэг дуусгасан шүү дээ. Өрөөнөөсөө зурагтаар үзээд. Тэгэхгүй болохоор бууж ир нэр өвчих гээд байгаа. Тэг мангар хийгүү гэдэг. Эхлээд тэгээ тэгээд ч угаасаа энэ ажил төрлөө өөрөө өгье гэж өгчөө тэгээ сүлд нараас. Тэгээд ч өгсний хэрэг одоо гарлаа шүү дээ. 3 жил дараалал аврагыг авлаа одоо тэгээд өөрөө өсөхт BCL тоглож үзлээ. Одоо л тэгээд ямар ч зам хэрэгээ гаргалаа л гэж бодчих. Одоо энэ жилийн BCL-дээс очивол одоо тэгээд энийхээ жоо амжилтыг ахиулчихъя гэж одоо хүн чинь тэгээд ханахгүй юм биш үү давраал. Цаашаа явна л гэдэг. Одоо тэгээд шийдвэр гаргалт зөв байсныг угаасаа яг нөгөө амжилт ингээд гаргаад байгаа учраас батлаад явчихжээ те. Хэрвээ эсрэгээр явсан бол магадгүй хүн болгон пүүжахыг хараад байгаа штэ. Нэг хожигчод ажил мэжлээ өгөөд өөрөө бийж авахгүй өчнөө те. Өчнөө одоо жил авчаад юм баг сүртэй явахаа нийл юм ярина штэ. Ер нь яг хөө тэгэл хүмүүс тэгж ярьдаг. Мо талигч нямка хүртэл тэгэл чи яаж байгаа болоогүй багт чи инглээ тэглээл манай дээдлийн одоо загсгүй яас чи юунаас болоод шахуулсан юм уу яас үгүй тийм шахуулаад байгаа юм байхгүй угаасаа л мэдээч хүн өөрийгөө нэг жоохон үнэлэхгүй болохоогод ирэхээр л угаасаа тэгээд өөрөө ч гэсэн тэгээд олон нөгөө ингээд тамирчтайгаа олон жил явчихаар нөгөөдүүлээ ч гэсэн ингээд барьж чадахгүй сахуулаад эхэлж байгаа байхгүй. Тэг чи манайх чинь тэгэл
манай азаа өөнөө жавхаа гэтэргээл дандаа тий наттай хамт ингээл 2 3 жил зарим нь 2 жил авцсан тэгэл хамт үйсэн хүмүүс сүүлдээ тэгэл тэд нартайгаа ингээл тэднийгаа чи ингээд юу яаж чадахгүй тэгэл миний хийлгэж байгаа юмнуудад таалагдхаа болох ч юм уу тий. За ер нь бол болохгүй юм чинь гэж одоо тэгээд тэр шийдвэр бол гаргаж байна. Гэтэ шийдвэр нь зүг байлаа. Гоё л шүү дээ одоо тий. Одоо Пужаахын тоглогч байсан үеийг дурсах юм бол хамгийн одоо өндөр оноо авчихсан карьер хай нь хэд үдий? Тэгвэл дархан л тоглодог байсан шүү дээ. Тэгэхэд нэг 40 оноо мөн л авчихсан шүү. Манай оргил тэр илүү нэг оргил бас нэг торгуулаар 20 оноо авчлаа гэх мэдгүй 40 нэг авсан баха. Та анхны лигийн тоглолт аль багийн хэсэг тоглосон? Ёстой биш санахгүй шин. Тэр мэрийг арай санахгүй бах уу. Тэг манай найруулагч чинь гинт шууд 5 минут гэж ихэн дээр толгой тэгээд За чамайг уцаа гаргаж байгаа хооронд хин чин Вьетнамын лиг рүү явж байгаа юм те. Танаа нөгөө Цэнгүүнээ явж байгаа. Тийм гэсээр битээр нөгөө финалийн тоглолтын дээр хөөрхөн нэг жижигэн мини влогерхоо юм хийгээд манай хүн чинь хордлохтой. Тэгээд ярьцлага авчихсан чи харин явж байгаа гэдэг чийсэн. Цэнгүүнээ явж байгаа. Багтаа гэрэж. Зодог тас оргилах Пужаагаас сонслоо энэ сонслоо. Би зодог талаас би зодог таллаа дагаад бидэд дагаад хэлсэн. Манай оргил ахгүй. Би бодлоо. Бас гоё хас шүү дээ. Тэр үнтэй л ярих юм байхгүй шүү дээ. Пужаагтай нөгөө оргилах агсны оргилахын нэрмжт нөгөө тэмцээний зохион байгуулалт. Тийм шүү дээ 2 жил хийсэн тий. Тэгээд лаас Тэр гоё тэмцээн тий. Тэр бол нөхөрлөл гэдэг юм бас гоё шүү те. Ах тэгээд одоо ч гэсэн хөлцөөр байгаа л. гэр бүлийнх нь бүгдээр бидэд найз одоо тэгэл орж гараад ихнэр нь хүүхдүүдтэй яриад одоо хүртэл бид нар ингээд яг нэг гэр бүл шиг байдаг шүү дээ. Хана яг цаг байсан бол бас ахыг жоохон дурсаад ярьсан бол те. За тэгээ одоо байхгүй байгаа юм чинь над руу хараад яах вэ гэж амар энэ хоёр ингэдэг яг нэг цаг Үүрээс аваагүй харахгүй л ингээд зоо. За ингэж байгаа. За ахтаа очсон шүлэг юм уу? Үг. Сүүлд үг болсон. Хин дэглээ. Чиний үг чинь гоё Чиний шүү. үг их айтаахан. Үг болсон. За ингэж байгаа. Аваргуудын хамгийн том ах багийн уураг тарих Пүүжээ. 10 алтан медалийн 8-ыг нь хамт зүүжээ. Залуучуудынхаа зүг чиг нь болсон ахвал зүгээр луужин залуудаа бол нисжирээ данк хийн хөлн баргал пуужин. За Авгийн дарсаас ууж Баярлалаа амар юм байна. Аваргын шампансаг уужи. Яа. Тэгснэ аваргын цомоо нуужи гэдэг. мартжээ гэдэг. аваргын цамцыг гуйжээ гэдэг. Сэдэ тадад өгчээ гэдэг. Аваргын цомцын тэгтээ гуужи эцтэй. Гуй. Гуйжээ. Одоо наа цамцаа гоё харуулчих чахаа камер. Энэ гоё цамц те. Энэ сая яг ингээд хоёр дахь Манай T-Pro-гийн хийдэг үстэй. T-Pro-гийн хийдэг цамцахгүй. Тий. 10 Дүүд өгчтэй цамцаа. тий гуйжээ гэдэг. Тэгээ шууд өгчөө. Оо за тэгэл та. Өгчээ болсон шүү дээ. Аваргын цамцаа гуйжээ, аваргын цамцаа өгжээ гэдэг. Тайлалт Brox. Юуг нь юудаар халддаг юм бэ гэдэг. Халбулдаа гэсэн. За Баярлалаа. Өө за баярлалаа хаа. Найзынхаа өмнөөс баярлалт. Тайлалт Brox шүү дээ. Самбог. Окей. Тийм ээ. Bronx тайлаа Bronx. Штэ. За баярлалаа. За тэгээд ахтай амтсан урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Season 1-ийн дугаар 1 дээр өргөдөжсэн ах маань ийхүү бас иржээ те. Бас болж гэн бас 3 дүүнээс гайгүй болж л яваан байна те. Энэ 3 нэг олигтой мик өгөө гэд ирээгүй ч гэдэг бас. Оос дээр цутагаа зүсдэг. Би юм бэ. Тэгээд маш их баярлалаа дахиад. Тэгээд ер нь зүгээр яг ингээд сагсан хүмүүс сонирхч үзэгч гэдэг юм уу, хасын үлгүүд багийн фэн үуч гэдэг юм уу те. Яг сүүлчийн моментыг танд үлдээгээд тэгээд подкаст өндөрлөё. За ямар ч байсан нэг 2 жилийн өмнө өрөөд гол нэрийг одоо тэгээ уучлаарай. Эргэлцсэн дуучлаарай гэдэг. Тэгээд одоо энэ подкастт оруулж байгаад маш их баярлалаа. Тэгээд зөндөө гоё юм ярьлаа. Ер нь бас энэ багийнхаа талаарч ярих гэсэн юм бас ярьж чадлаа. Энэ хүмүүсийг яаж утсан, яаж энэ баг бүрдүүлсэн гэдгээс бас ямар ч ярьлаа тий. Тэгээд цагч өөрөө гоё шүү дээ тий. Ингээд хүмүүсийг нэг гэрүүл болгож идэг. Тэгээд манай хасын үлгүүч одоо бас ингээд 10 дахь аварга авцсан одоо ингээд хүн болгоно л гоё баяртай байна. Яг тэр үеийг
тааруулж ингээд нэвтрүүлэлт орсон ч бас надад бас гоё байна. Гоё санагдаж байна. Ямар ч таагуурт баярлалаа. Тэгэл одоо юу гэдгийг одоо дахиад 4 дахь авраг авширан 11 дахь аврагын төлөө одоо тэгэл явах бах та. Одоо ингээд зарлчвал бас буруучдээ бол. Тийм шүү дээ. Угаасаа зорилго угаасаа л мэдээж 11 дахь аврагын төлөө. Гэхдээ тэгээд аврагууд юм чинь одоо тэгээд аврагын төлөө тоглохгүй болол тэгэл тийм үстэй. Авраг аваагүй багууд бол авраг авч үзхийн төлөө тоглоно ойлгомжтой. Одоо ингээд хүмүүс ингээд яах ийхийн зорилго мөрлөг асуугаар ингээд төрүүлэн авраг аавн эдэр гэж ярихаар энэ гайхаад идэг одоо болцсон бах уу? Яа тэгэхээр чи бүх баг л угаасаа авраг авах. Одоо шилбэл МС дэвшиж байгаа баг байсан ч гэсэндээ тэгэл авраг авъя гээл дайрна үсттэй ер нь бол. Тийм шүү дээ. Тэ? Өчтөр фэйсбүүк дээр харж ирсэн айгуу гоё нөгөө пэйж албасны пэйж хүлгүүдээ юугаа 10 одтой болгоод профайл зураг сольж ийлээ шүү дээ. Оо манай ах нэр ингэсэн шүү. Тэрийг харсан айгуу гоё. Энэ артлын юу энэ хасын хөлгүүдийн юу татж болж гин үү? Логог. Ингэсэн энэ логог харснаа сая орж ирсэн ээ. Энийг солих байгаа маа гэж. Солих болчихжээ гэдэг чинь. Тэгэхээр яасан юм бэ хаа логог өөрчлөсөн юм уу гэсэн чинь гүү зүгээр од нь л өөрчлөгдсөн гэдэг. Баслаа хэлж байгаа шүү бас. Үгийг гэдэг шүү. За тэгээд үзэгчтэй подкаст маань энэ түрээд өндөрлж байна. Тэгээд тавдсан хоёр найздаа мөн өргөдөж ирсэн ахтаа маш их баярлаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. Баяртай. Баяртай 10 аварга. Ингэж баяртай гэсэн шүү дээ. Дахиад баяртай. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Оо бүрсээч. Яах та бүрси. Ивентлэгч үндэсний дээд лигийн албан ёсны ап Токи. Ивентлэгч Men's Cave Barbershop. Итэрлиг чанараар Asahi. Ивентлэгч 24/7 идэх майргүй цэмцгэр Old Spice. Хамтран ажиллагч хүссэн бүүзээ Cool Kicks. Хамтран ажиллагч Todd Gilels TG Sport.